Хай, за. 2026 онд танд ямар сайхан зүйл ирэх вэ? 2025 он буюу 9 нийлбэр тон 9 те 2026-аар нийлбэр тон 1. Энэ том хуудас энэ хараа амьдралын чинь нэг том бүлэг ингээд дуусаад цоо шин бүлэг нэгдэж байна гэх юм бол цоо шин хуудас нэгдэж байна гэх юм бол юу үлдээж орхих ёстой вэ? Юу өөрт чинь ирж байгаа вэ гэдгийг уншаа. Тэгэхээр 26 онд таныг юу хүлээж байгаа вэ? 25 онд та юуг шийдэж, юуг тавьж явуулж, юуг ойлгох ёстой вэ гэдгийг уншия. Тэгээд хорон ертөнцөөс өгж байгаа өөрт нь өгж байгаа мессежийг харъя тийм ээ. За, таараа хүзэр гэдгийг энэ нөгөө pick a card буюу ямар нэгэн хүзэр сонгож уншдаг энэ таараа хүзрийг мэддэггүй бол та хэд маань хүзэр эсвэл чулуугаар нь аль нэг хүзэрт нь ингээд татагдаад ч юм уу те аль нэг нь сонсомоор байгаа л тухайн дор бичсэн 1 2 3 гэсэн 3 сонголтын аль нэгийг нь сонгоод тухайн цаг дээр нь хүзрээ аваачаад өөрт чинь ирж байгаа мессежийг үзүүлнэ гэсэн уншнаа гэсэн. За тэгээ мэддгүүд нь бол манай хэд бол ихэнх нь мэднэ те. За тэгээд нэгдүгээр хүзэр энэ улаан хүзэр байгаа. Энараа ийм улаан хүзэр. Тэгээд логийн цус буюу Dragon Blood гэдэг энэ чулуу байгаа. За тэгээд хоёр дахь хүзэр нь болохоор энэ цэнхэр хүзэр. Тэгээ Blue Tiger's Eye буюу цэнхэр барын нүд гэсэн энэ чулуу байгаа шүү. За. За. Гурав дахь нь болохоор энэ таараа хүзэр The Rhodonite буюу энэ чулуу. Ийм ягаа тэгээ хар судалтай энэ чулуу. За тэгээ та хэд маань харж агаад нэг болон түүнээс дээш хүзэр сонсох боломжтой. Гэхдээ авах гэхийн ухаанаар хандна. Яагаад тэгэхээр маш олон хүн сонсож байгаа. Тэгэд өөрт чинь өгж байгаа мессежийг онож сонсож нэг одоо хэрэгтэй зүйлээ ингэж авч чадах тийм одоо бодолтойгоор хүзрөө сонсороо заа ёо. Тэрнээс биш бүгд ингээд 100% таарж ивэл сайн л байна. Гэхдээ 100% тарахгүй бол авах гэхийн ухаанаар хандна шүү. За. За тэгээд хүзрийнх нь уншлаган дээр нь олцгаая. Хай зэм. Dragon Blood буюу энэ чулууг энэ хүзртэй хамт сонгосон хүмүүс маань хүзрийн уншлагын тавтаар морилно. За. Энэ чулууг сонгосон хүмүүс маань 26 онд өөрсдөө чинь яагаад гэхээр логийн чулуу гэдэг энэ чулуу нөгөө иммун систем буюу дархлын систем, биеийн хүчний тэр нөгөө нэг юм одоо бид нар хараа сэтгэлийн эрүүл мэнд гэдэгтэй адилхан биеийн эрүүл мэнд яригдана тий бүх талын эрүүл. Энээр болохоор өөрийн чинь эрүүл мэнд ялангуяа мууд сэтгэл санааны тогтвортой байдал бие болон сэтгэл санааны юм тэнцвэртэй байдлыг бэлэгддэг чулуу. Өөртөө сайн сайхныг дууддаг азыг бэлэгддэг. Тэгэхээр энэ чулууг сонгосон хүмүүс нэг бол хараа сэтгэл санааны байдал тогтворгүй амьдралд чинь ямар нэгэн харин ийм сэтгэлээ чинь зовоосон. Эсвэл сэтгэл хөдлөө барьж чаддгүй те. Эсвэл сэтгэл хөдлөл чинь өөрийн чинь бодит байдлыг маш их жолооддаг бол энэ чулууг сонгосон хүмүүс хүзэр юу гэж хэлж байна? Хорон ертөнцийн юу гэж хэлж байна гэхээр сэтгэл хөдлөө барьж сураа. Сэтгэл чинь хүчтэй байх тусам би чинь хүчтэй байна. Би сэтгэл чинь хүчтэй байх тусам бодит байдал дээр чи өөртөө ирэх ёстой, хүртэх ёстой тэр сайн сайхан зүйлээ ямар нэгэн хаалтгүйгээр, ямар нэгэн хоошлох, ухрах зүйлгүйгээр өөртөө дуудах боломжтой гэж шүү. За. Тэгээд энэ чулуу болохоор attract wealth буюу өөртөө тэр элбэг хангалууныг дууддаг, азыг дууддаг. Тийм чулуу хүч чадлыг дууддаг. Ялангуяа биений одоо биеийн махан биений гэсэн. Тэгэхээр Blue Cyanide. Тэр энэ араа эхний хүзэр өөрт чинь нэштэй те юу илэрхийлээд байна гэхээр надад шууд энэ дээр хоолой хүрдгийг сануулад байгаа байхгүй юу. Цэнхээр нэгдүгээр, хоёрдугаар find clarity expression буюу юу мэдрээд байгаагаа, юу бодоод байгаагаа шууд илэрхийлж сурах хэрэгтэй. Үгээ залгидах хүмүүс ч юм уу. Эсвэл хараа бодлоо зөв илэрхийлэх. Эсвэл өөрийнхөө мэдрэмж бодлыг хэлчихье гэхээр те хүн тэгээ бодчих болов. Ингээ бодчих болов. Эсвэл миний зөв ч юм болов. Эсвэл буруу ч юм болов гэж боддог хүмүүс байгаа бол 26 онд
яг өөрийнхөө хүсэж байгаа, илэрхийлхийг хүсэж байгаа, хэлхийг хүсэж байгаа зүйлээ бусад хүмүүсийг ботсондоо, эсвэл бусад хүмүүсийн сэтгэл санааг ботсондоо бити залгаарэ гэж байна. Инглигээд хэлий гэсэн санаагаараа хүнийг ингээл нөгөө өвтгөө, шаналга гэсэн үг биш. Зүгээр харин хэлий гэж бодсон зүйлээ хэлэхгүйгээр өөрийгөө шаналгахгүй байх, өөрийнхөө үгийг залгихгүй байх. Тэр одоо зэрэг зүрх юм шүү. Заа юу. Нэг талаараа хараа. Ирээдүйд ийм бодолтой хүмүүс энэ дунд байна. Мэдгүй одоо хизээ миний амьдрал тий санхүүгийн хувьд ч бай, хүн хоорондын харилцааны хувьд ч бай, ажил төрөл карьерийн хувьд ч бай, хизээ доктортой болох юм аа. Эсвэл мэдгүй миний намайг хизээ хүн ойлгож хэлэх юм байгаа. Эсвэл ямар нэгэн ирээдүйд байгаа зүйлийн талаар алсын хараа буюу third eye тий хөгцсөн ихэр штэ. Тэгэхээр тийм no idea буюу мэдгүй би яг юу болох гэж байгааг мэдгүй. Эсвэл хоолон хурд буюу миний нуруу шар усч чинь. Тэгэхээр хоолон хурдны хувьд бол нөгөө өөрийгөө зөв илэрхийлэхгүй, эсвэл өөрийгөө илэрхийлье гэж бодсон ч гэсэндээ илэрхийлэхгүйгээр хоош нь тавьж байгаа тийм хүмүүс байна. Imprisonment. Өөрийгөө шоронд хийхэ бол сэтгэл санааны хувьд ийм хавчигдмал ээж болно. Эсвэл жинкнээсээ те юу хийхээ, ямар үг дуурхаа, хизээ яаж одоо гэдэг мэдрэмжээ илэрхийлэхээ, эсвэл илэрхийлэх үгүйгээж мэдгүй энэ ийм шоронд байгаа мэдрэмж байгаа бол 26 өөрт чинь хараа энэ юу гэж 2 дээр 9-ийг нэмэхээр 11. 11 гэдэг чинь шинэ эхлэл. 11 гэдэг чинь чамайг өөрийгөө бодож байгаа. 1 гэдэг тоол ерөөсөө чи өөрийгөө бодож. Чиний сэтгэл санаа ямар вэ? Чи одоо байгаа газар жаргалтай байна уу? Одоо хийж байгаа ажил төрөл дээрээ те сэтгэл санаа чинь хангалуун байна уу? Чиний амьдрал чи одоо яг юу хүсэж юм шиг байна? Чи өөрийгөө сонсож чадж байна уу? Ерөөсөө өөрөөсөө өөрийгөө таних бүх асуултуудыг асуу гэсэн. Тэгээд энэ хараа чамаа харсан мансан тэнгэр эсвэл өвгдөө сахиусан тэнгэрүүд байгаа. Ягаад тэр энэ хулганаараа чамааг энэ үргэлж хамгаалдаг, үргэлж харж мандаг. 11 гэсэн тоог маш их хардаг хүмүүс байна шүү. Заа юу. 22 official person. Карьерийн хувьд өсөе, хөгжээ гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Үгүй бол ямар нэгэн байдлаараа хин нэгний ингээд ахын хараа. Гэхдээ энэ хин нэг бүгдэнд нь хамааралтай биш шүү. За цөөхөн идэхүүнд л хамааралтай. Тэрний үгс үг гэхээр чи хин нэгний чухал хүн байхын тулд өөрийгөө одоо нөгөө хинч биш болгоцсон. Эсвэл чи хин нэгний чухал хүн байхын тулд, эсвэл хин нэгнийг чухал байлгахын тулд өөрийнхөө хэрэгцээ, сэтгэл санаа, өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө нэггээр ийм нөхцөл байдалд оруулсан хүмүүс байгаа бол хүзэр өөрийг чи юу гэж хэлж байна гэхээр чи заавалчгүй хин нэгэн амжилттай байхын тулд, хин нэгний хажууд байхын тулд чи өөрийгөө алдах ёстой бол энэ араа. Би юу гэж хэлж байлаа? Биеийн хүч нараа махан биений тэр хүч чадалтай дархлаа, өөртөө итгэл, өөрийг чинь чиглээд ирж байгаа сайн сайхан зүйлүүд юу чамайг айлгаад идэх чинь мэдгүй. Гэхдээ энд яагаад ч нэг юм айхтар биш юм а гэж бодоход нөгөө санаа зовнил гэдэг чинь айдас санаа зовнил хоёр чин хараа. Хэрвээ чи нэг юмнаас хэтэрхийх айгаал ирэх юм бол тэр бол нөгөө санаа зовоол ирэх юм бол тэр чинь нэг төрлийн айдас л гэсэн үг. Тэр чинь утга нэг байгаад байгаа штэ. Тэгэхээр энд тийм хүмүүс байна шүү. Заа юу. Хэтэрхий их нэг бол хин нэгэн чиний хүсэл мөрөөдлийг, бодлыг бүх юм чинь хорж цагдж байна. Үгүй бол чи өөрийгөө. Үгүй бол чиний хараа бас ийм байж болох гэдэг байхгүй. Чи би одоо ийм албан тушаалтай учраас, эсвэл би одоо тэдэн настай учраас, би ийм хүн одоо учраас мэдгүй ямар нэгэн байдлаар чиний байгаа нийгмийн байр суурь чинь чамайг хүссэн зүйлээ хийхээс чинь одоо гэдэг нь хоошин татдаг гэж магадгүй. Тэгэд энэ нь яг чи л тэгж бодоод байгаа учраас ийм үү гэдгийг бас бодож үзээрэй. Заа юу. Mutable. Surrender. Өөрчлөлтийг хүлээж авахгүй байгаа хүмүүс ээж магадгүй шүү. Өөрчлөлтийг ерөөсөө ингээ хүлээж авч чадахгүй. Магадгүй тэр өөрчлөлт гэдэг нь чамд шууд юм
өөрчлөлт гэдгээр айгүй сөрөг утгаар чамд юу яагаад ээж магадгүй. Өөрчлөлт гэдэг зүйл чиний хувьд бол энд айгүй эерэг байна. Тэгээ хараа болох ёстой юм болох ёстой цагтаа болдог, болох ёстой юм болдог, болохгүй юм яаж хичээсэн болдгүй гэдэгт итэг гэж байна хүзээ. Surrender буюу бууж үг. Зарим нэгийг бид нар хараа ингээл заав тэдэс сар тэгнэ. Одоо л ингэхгүй бол болохгүй. Энэ хүнтэй л байх бол болохгүй. Энэ ажилд л орохгүй бол болохгүй гэдэг чинь нөгөө байх за болвол болохгүй бол тэгээ тэр үедтэй гэж бууж хөөж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн шинж ахгүй юу нөгөө нэг юм үгүй аваа л гэсэн бол авна гэд ингээд зүтгээд байгаа юм шиг. Гэтэл нөгөө авсан хүссэн бүхнээ аваад авсан бүхэндээ ажиргалтай байна гэдэг чинь чиний дэрийг тэгтлээ хүсээд байгаа зүйл чамайг ажиргалтай байлгана гэсэн баталгаа байхгүй те. Тэгэхээр энэ дээр заримдаа чиний хүсээд чирэхгүй байгаа зүйл чамайг ийм хүлээсэнд оруулах учраас чам дээр заримдаа чиний манифест юм уу хүсэж байгаа зүйл чи ирэхгүй байгаад шүү заяа. Ус шиг бай гэж байна. Going with the flow буюу зүгээр л урсгалаар ямар нэгэн зүйл болохгүй байх юм бол тэрийг болгох гэж зүтгэж өөрийгөө алдах биш. Ямар ч нөхцөл байдал нөгөө усыг ямар савнд хийсэн тухайн савныхаа хэвийн нөгөө хэлбэр төсөөд ингээ хувирдаг штэ. Тэгэхээр чиний одоо тулгамдаад байгаа зүйл ч юм уу эсвэл байгаа нөхцөл байдалд энэ яаж тусахыг би мэдгүй те. Гэхдээ энийг өөрийнхөө нөхцөл байдал дээр хөрвүүлж ойлгоорой заяа. Uranus radicality change. Энэ хараа манайха энэ хүзрийг сонгосон хүмүүсийн амьдралынх нь альч талбар дээр ээж болно заа юу. Ямар ч байсан өөрчлөлт ирж байна. Тэгэд энэ өөрчлөлт нь чи өнгөц харахад ийм хэцүү юм шиг гэж магадгүй заа юу. Яагаад тэгэхээр өөрчлөлт гэхээр чи айдас хүзтэй хүлээж аваад байгаа байхгүй. Гэтэл хүзэр болохоор чамайг өөрчлөлтийг хүлээж авах юм бол энэ нь чамд маш эргээр туснаа. Чи өөрчлөлтийг хүлээж авахгүй байгаа нь. Өөрчлөлтийг хүлээж авахгүй байгаа нь эсвэл авахаасаа айгаад байгаа нь эсвэл өөрчлөгдөн гэдгээсээ өөрөө айгүйх тийм айгаад байгаа байхгүй юу? Санаа зовоод айгаад. Тэгэд хэрэг байхгүй. 26 он чиний хувьд амьдралын хувьд маш том өөрчлөлтүүд. За 25 онд юуг үлдэх ёстой вэ харъя. Дуусах ёстой амиг дуусгадаггүй. Зарим нэгнийх нь хувьд энэ яалтчгүй харилцаа. Яагаад тэгэхээр энэ хараа нөгөө mixed up tarot буюу таро үзрийн зургнууд бүгдөө хоорондоо холилдсон. Жишээлбэл энэ хараа нөгөө Lovers card angel энэ дээр death card хоёр холилдсон байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр энэ хүзрийг сонсож байгаа зарим нэг хүмүүс бүгд биш. Дуусах ёстой хосын харилцаан дээр дуусгалт явуулахгүйгээр айгүй их эргэж буцаж байна. Энийгээ сайн бодох хэрэгтэй. Чиний сонголт энэ бол чиний сонголт шүү заа юу. Lovers card гэдэг бол нэг талаараа сонголт ахгүй юу? Чи амьдралдаа хийж байгаа сонголт. Чи дуусгая гэдэг сонголт хийх үү? Эсвэл үргэлжлүүлэе гэдэг сонголт хийх үү? Энэ чиний сонголт. Энэ чиний сонголтоос шалтгаалсан. Яа тэгэхээр энэ өөрчлөлт гэдэг ган тэр байгаа байхгүй юу? Нөгөө талаараа карьераа өөрчлөн гэж бодож байгаа хүмүүс байгаа бол хараа нэг бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна за. Би энэ ажлаасаа гараад өөрийнхөө энийг хийчихээгүй л одоо яах вэ те ийм албан тушаалтай байж байгаад ийм ажил хийхээр хүмүүс юу гэж бодох болж гэдэг юм уу. Official person гэдэг чинь маш нэр хүндтэй юм аасаа official буюу албан ёсны гэтэл магадгүй чиний тэр бодож байгаа шинэ арга одоо ажлын ч юм уу сонгож байгаа шинэ зам нь л болохоор чамд айц хүч төрүүлээд байгаа хгүй би энэгээр явж чадаач үгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нэг тэр бодлын сонголтын дараа хоёрын сэлэн байгаа хгүй. Энэ чинь хоёрын савааны зурлал гэхдээ савааных нь оронд сэлэн байна гэдэг чинь action биш бодол байгаа хгүй. Чи өөрөө л бодол дотроо ингээ хараа. Oh my god. Энэ хүзрийг сонсож байгаа хүмүүс дунд ажил, бизнес, хүн хоорондын харилцаа, карьер, санхүү
аль нь ч гэсэн хамаагүй. Чамааг өвдгөөд байгаа зүйлийг удаадараа сонгоод эсвэл хараа нөгөө нэг Монгол киноны нэг ийм сцен гэдэг штэ нөгөө жолоогоо тавь гэдэг нэг Монгол кино гэдэг штэ. Жолоогоо тавихгүй тэн чирэгдэл ах юм бол үхэн тийм ээ. Тэндээс зүгээр тэгж чирэгдэж өөрийгөө зоож хор жолоогоо тавьчих юм бол яах вэ? Эрт ингээд тэр нэг юм чирээд байгаа морин тэрнээс салах гээд байгаа хгүй. Гэтэл энэ харж гинөө цусаа ингээд гаргаад энэ сэлмийг ингээд базаад байгаа хгүй. Тэгэхээр амьдралдаа тавьж явуулахгүйгээр бадсан. Тэгээ бодолдоо хүлэгдсэн гэдэг чинь хараа. Чиний энэ яах вэ гэдэг бодол бодит байдал дээр ямар ч үүрэг өрөөл байхгүй зөвхөн чиний бодлын хувьд. Чи дэлхийг гартаа барих чадвартай. Энийг үгээр аль нэгийг сонгоснороо эсвэл чамааг өвдгөөд байгаа энэ сонголтоосоо буцаад энэ зүйл намайг өвдгөөд байгаа учраас би энэ зүйлд хичнээн татагдаж хичнээн хорогцсон ч би тавьж явуулах ёстой юм байна гэж бодож чи өөрийгөө өвдгөөд байгаа зүйлээ тавьж явуулж чадахгүй бол энэ сонгосон сонголт чинь чамааг үгүй. Нэг үгээр чамааг ирч хүчгүй болгоно. Энэ хараа чиний би түрүүн хүзэр эхлэхэд энэ чулууг би ярьжсэн те. Чиний бодол чинь эрүүл ах юм бол би чи эрүүл байна. Би чи эрүүл ах юм бол бодит байдал чинь хүчтэй байна гэсэн. Чиний бодол эрүүлээр сонголт хийхгүй энэ хүрсэн байна. Нүдэ нэгээд хар. Гэтэл нүд чинь болттой байгаа байхгүй энэ хар да. Сайн дураараа өөрийгөө ингэж өвдгөх зүйл дөрөв үзөр авахгүй. Сайн дураараа өөрийгөө ингэж өвдгөх зүйл битээ хий. Тэр хин нэгэн чиний ардуур хараа чиний боломжийг хулгаалаад байна. Энэ нь шүү дээ тийм. Энгийнээр тайлбарлахад чи өөрийнхөө хийж чадах чиний гар дээр дэлхий байхгүй бөмбөрцөг байна. Чи өөрийнхөө хийж чадах зүйлийг хийчих юм бол магадгүй чи одоогийн байгаа хүнд нөхцөл байдал санхүүгийн нөхцөл байдал байж болно хүнд эсвэл чи хүсн юм албан тушаал те байр суурин дээр очиагүй байж болно те чи гаццсан юм шиг мэдрэмж төрж иж болно. Гэтэл чи өөрөө бодол дотроо хитрхи хэрэгэлсэн учраас чиний хийж чадах юмнуудыг энийг бол өөр хүн хийдэг ч юм. Эсвэл чи хийж чадаад сайхан амьдарч чадах, сайхан зүйлийг хүртэж чадах, хүссэн зүйлээ авч чадах тэр зүйлээ чи хийхгүй байгаа учраас чиний хараа энэ бол долоогийн сэлэмний үзэр. Долоон сэлэм энэ ингээ хулгайлж идэг үзэр. Гэтэл сэлэмний оронд мөнгө байгаа зү. Зоос байна. Тэгэхээр бодит 3D амьдралын бодит боломжуудыг чи нэг бол өөрөө сайн дураараа алдж байна. Үгүй бол хин нэг нь чиний тэр сайн дураараа тавьж явуулж чадахгүй байгаа тэр зүйлүүд чиний боломжийг хулгайлаад байна. Чи сэтгэл санаагаар амар амгалан тэр би ярьж чадахгүй байгаа. Тэгэхээр чи эрүүлж сэтгэж ингэж юу хүсэж байгаач ойлгохгүй хэмжээнд хүрээд байгаа байхгүй юу? Чи сэтгэл санаагаар амар биш учраас чи хий гэсэн зүйлээ хийж чаддгүй. Одоо жишээлбэл надад ийм зүйл орж ирээд байгаа байхгүй юу? Чи маргааш ингээл ажил төрлөө гээл айгүйх тэмтэй ингээд нэг юм цаг авдаг ч юм уу эсвэл чи үйлчилгээ өгдөг заяа. Гэтэл чи урд оройн нь маш юм сэтгэлийн тогтворгүй байдалд орчихгоо чи маргааш нь ямар ч ирч үзгүй болчих. Тэгээд чи нэг бол хийж чадахгүй чи өөр хүнд тэр ажлаа даатгаж байна. Тэр хүн чиний оронд мөнгөтэй олж байна. Үгүй бол чи зүгээр л өөртөө ирэх ёстой зүйлүүдийг чи өөрөө хойшлуулж чи өөрийнхөө амиг гээгээд байгаа зү ингээд judgment сэрэг цаг хугацаа сэр гэдэг. Энэ moon card-ны энэ доотлыг үзэр энэ judgment card. Тэгэхээр чи айцтайгаа нүүр тулах хэрэгтэй. Одоо магадгүй чиний амьдрал дээр болж байгаа зүйлүүдийг чи харахыг хүсэхгүй байгаа. Хин нэгний үнэн төрхийг мэдхийг хүсэхгүй байгаа. Хин нэгнийг чамд үнэхээр чин сэтгэлээсээ хайргүй гэдгийг мэдхийг ч хүсэхгүй байгаа. Ойлгохыг ч хүсэхгүй байгаа. Тэрийг чи мэдхийг ч хүсэхгүй байгаа. Угвал чи энэ газар тохирохгүй чи өөр газар өөр зүйл хийж амьдрах ёстой гэдгийг сонсохыг ч хүсэхгүй байгаа. Үгүй бол чи өөр газар би энд өөр газар байх ёстой. Би өөр орчинд байх ёстой гэдгийг чи мэдж байгаа мөртлөө гэхдээ би ийм шийдвэр гаргаад тэр орчинд очиё гэхэд би чадах болов гэдгээс өөрөө айгаад. Гэхдээ хороо ертөнц чамайг дуудаад байгаа байхгүй юу? Одоо хангалттай харанхууд байж болсон. Одоо сэрээ тий. Одоо чиний сэрэх цаг хугацаа. Чиний сүнсний сэлб буюу чи хороо ертөнцийг харж байгаа үн тэр 3 үзэр. Ваа. Oh god. За энийг ингээ харуулад явах. Юмыг ажигдгүй нөгөө YouTube-тэй адилхан Facebook бас нөгөө nudity буюу шалтан нүцгэн зургийг чинь харуулдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр юу тавьж
тавьчих уу? Нэг төр зурдаа энийг тавьчихъя за. Энд хараа. Энэ хараа. Нөгөө хоньны арьс нөмөрсөн чон гэдэг шиг хүн орчин нөхцөл байдал чиний дэргэд байна. Энэ фул карт цоо шинээр эхэлдэг. Чамаа харж хамгаалсан хорвоо ертөнцийн инээрэг өвөгдээд харсан мансан тэнгэрүүд, сахиусан тэнгэрүүд байгаа. Чи итгээд өөрийнхөө комфорт зон буюу тухтай бүсээсээ эсвэл эрсдэлтэй алхам хийж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Тэгжээж нар гарна, тэгжээж эмпрес буюу чи өөрийнхөө үн цэнийг те шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүс байж магадгүй. Ир юм ерөөсөө энд хүүс яриаггүй шүү заа юу. Ир юм ерөөсөө яриаггүй. Энэ хүүсний талаар би огтхон ч ярихгүй. Яа тэгэхээр эн чин тэр аяараа хэдэн мянган хүн үзэн те хэн ч үзэж болно. Зүгээр л чиний үн цэнийг унгаадаг. Эсвэл чамайг өөртөө ихтэй байдлыг чинь одоо юу гэдэг нөгөө бууруулдаг. Чамайг хардаж сэрддэг. Хүснээр ч юм байлгадгүй нэг талаараа маш сайн юм шиг боловч нөгөө талаараа айгүйх тийм далдуураа нэг юм нарциссист хүмүүс идэг штэ. Тийм дарга цэрэг хамт ажилладаг хүн хосын харилцаанд тийм хүн байна. Энэ King of Cups-ийн суудал дээр Devil буюу чөтгөрийн энерги байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн ямар энергитэй вэ гэхээр хараа тоглоом наадгаан дуртай эсвэл хүүхэн шуухан гэр бүлтэй өөр гэр бүлээс ч юм уу өөр залуу малуу ингээд эргүүлдэг те эсвэл арх дарс муу зуршил ихтэй аль нь нэг бол хажууд хүнээ маш их юм болчилдог үгүй бол хараа ингэж нөгөө барьдаг хүлдэг юм шоронд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ хараа mentally буюу сэтгэл зүйн хувьд юм байж магадгүй. Энэ хүн харагдаж байгаагаас шал өөр. Энэ хүнийг хинч гаднаас нь харсан тийм гэж хэлэхээргүй. Энэ хүзрийг үзэж байгаа хүнийг эсэргээрээ чи шал буруу одоод байна гэж хэлэх үйц. Гэтэ чи хараа маш хүнд байдалтай. Hermit буюу энэ хараа бүр энийг би харуулчмаар байгаа байхгүй ингээ хараа. Бүр шалтан. Тэгээ хараа чиний эхнийх ингээд унтраад хараа одоо ингээд чи одоо өөрөө л гэрлээ асаахгүй л хинч чиний дотоод галыг асаахгүй. Чи хэн байсныгаа сана. Ийм байсан хүнийг ийм болгосон хүмүүс ч байна. Энэ хараа ир юм хамаагүй те. Магадгүй чи мэдлэг чадвартай мундаг байсан байж болно. Одоо тэгтээ чиний тэр чаддаг зүйл дотроо байгаа. Гэхдээ чиний бодол чамаа өөрийгөө би чадахгүй байх гэдэг айдсаар дүүрсэн. Одоо үл итгэлээр дүүрсэн. За юу. Hermit гэдэг бол асуултын хариулт гаднаасаа биш. Асуултын хариулт чиний дотор байгаа. Гудааха бол би энийг ийшээ тавьжээ. За юу энэ Hermit-ийг яагаад тэгэхээр зургийн байнга дарахаар айгу хэцүү байна. Хай. Энэ хараа энэ хажууд ч юм байгаа хүн найз нөхөд гэр бүлийн гишүүд ч ээж магадгүй өвөө эмээ аав ээж хин нэгэн зүгээр л чамааг нөгөө нэг чи чадахгүй тийм хийж яхаар чи тэр нь хамаагүй дээр гээд ингээд хүнийг өөрийг нь ингээд айгу одоо чамд тех цаг хугацаа байхгүй. 26 онд чи амьдралынхаа шинэ хуудсыг нээхдээ чи юу хүсэж байгаа? Би энэ амьдрал ийм хүн баймаар байна. Ийм албан тушаалтай баймаар байна. Ийм ажил хиймээр байна. Би амьдралдаа ингэж амьдрмаар байна гэдгээ хамгийн багадаа ядаж өөртөө үнэнж байна. Энэ зарим нэг нь бүр өөрөө өөрийгөө хуурах гэж оролддог хүмүүс ч байна. За 26 он энэ хүмүүс ямар сайн сайхан зүйлээр авчиж байгаа вэ? Зөвлөгөө болон анхаарал татсан харъя. King of Swords. Оо. Энэ тараа. Энд ирвэх байгааз ингэр дээр нь ингэрийн тэмдэг ирвэх. Энэ юу гэсэн үг вэ? Нэгдүгээр King of Swords гэдэг бол өөрөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ бүр яг таг мэддэг. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ ч мэддэг. Боловсрал ч юм уу мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлэе гэж бодож байгаа бол тэрэн дээр ажилласан дээр. Нэгдүгээр, хоёрдугаар гаргасан шийдвэртээ үнэнч нэг шийдвэр гаргасан бол тэрэндээ эргэж буцаад алцганаад байдгүй тийм ингээл нөгөө бид нар тэгдэг ч хаалганы нэг талд хөлөө газар нэг хөлөө тавьсан дотор нэг хөлөө тавьсан яг яах гээд байгаа юм мэдгүй. Ингээд байгаа хүмүүс байгаа ахгүй юу? Хараа хоёр туулаа хөөсөн хоосоо оцорно гэдэг шиг хараа яаж ч магадгүй альгийн сон салчаад буцаад нийлждэг. Гарчаа буцаа ордог. Ахиж би тэггүй хүчээ тэгдэг.
Өөрийнхөө зорьсон бодсон зүйлээ нэг өдөр нь би чаднаа. Нэрнгээсээ би тэгж чадах юм байна. Нэг өдөр нь яана би чадахгүй юм болов. Зүгээр ингээл bijсэн дээр юм болов. Ерөөс ингээд нэг юм байхгүй. Хүзэр өөрийг чинь ингээд байгаа байхгүй. Энэ өөрөө өөрийнхөө боломжийг өөрөө хулгайлаад байгаа юм шиг энэ зүйлээсээ ангижэр энэ нь энийг хараа хүлэн зөвшөөрөх жоохон хэцүү гэж магадгүй шүү за манайхаа. Гэхдээ миний хэлхийг сонсороо. Хэн нэгэн хос, ажлын хүн, хамтрагч, найз хинч чиний боломжийг хулгайлж магадгүй. Байж иж магадгүй энэ чамааг ингээ хүлээд байгаа хүмүүс. Гэхдээ эцсийн бүлэгт тэр хүмүүст чи тэр чамааг хүлэх, чамааг хоошин татах тэр зөвшөөрлийг өгөхгүй л бол тэр хүмүүс тэгж чадахгүй. Тэгэхээр эцсийн бүлэгт яах нь вэ? Хэн бах нь вэ? Өөрөө болж бууж байгаа байхгүй юу? Явах ёстой газраасаа яв. Очих ёстой газраа оч. Очих ёстой газраа тодорхой өөрийнхөө нөгөө хоёр нүдэндээ маш тодорхой Four of Swords. Хостой мөртлөө хараа. Орныхон дээр хосын зураг тэгснэ орондоо ганцаар байгаа сте. Тэгээд энэ дээр би зарим нэгэнд нь хэлээл байгаа. Хостой хүмүүсөө хостой мөртлөө хосгүй юм шиг амьдарч байгаа бол чи ингэж орон дотроо нойрч хулжих хэрэг байгаа юу? Нэгдүгээр. Хоёрдугаар. Чи би насаараа юу гэдэг ингээл хосгүй амьдрах юм биш үстэй гэж айж мэгдэж байгаа бол тийм юм байхгүй. Нэгт. Тэр айцтайгаа нүүр тул гэж энэ. Дөрвийн сэлэн бол сэтгэлийн амар амгалан байхгүй. Чи одоо ямар ч нөхцөл байдал байсан гэсэн хүзэр чамайг сэтгэлийн амар амгалан хаана тийшэл яв гэж. Ten of Cups. Яаж ч утсан. Одоо яг одоо single байгаа би хостой болох болов уу? Эсвэл би ингээд мэдгүй чиний айц юу юм? Нэг юм тэгхгүй байх үед одоо нэг үгээр би хүссэн зүйл авахгүй байх үү дээ. Би хүссэн миний бодож байгаа шиг хүн гарч ирэхгүй байх үү дээ. Би өөрийнхөө одоо зарим нэг нь одоо мэрэгжил ээж болно тий. Энэ sword энерги бол дандаа боловсрал тий бас юм оюун ухаантай холбоотой зүйлүүд тэгхгүй байх удаа инхгүй байх удаа гэсэн тэр айц чинь чиний хувьд бол ерөөсөө тийм биш. Чин бол чиний л дотроо ургуулсан бат айц. Зүгээр тэр айцаасаа болоод нэг газар гацчаад байгаа бол хүзэр битээтэй гэж байна. Eight of Wands бол харилцаа холбоо. Чам руу ирж байгаа маш хүчтэй ирж байгаа харилцаа холбоо. Хин нэгэн өнгөрсөн баларснаас хин нэгэн оны өмнө ч юм уу эсвэл эргээд чиний амьдралын энергинд орж ирэхийг хүсэж байгаа бол тэнд одоо чи биш тийм сонголтоо хийх ёстой. Тэр хүнтэй хамт байгаад чиний сэтгэл санаа амар амгалан байдггүй тий халуун үдэн хавсарсан нэг хайрлагдаад байгаа юм шиг нэг адлуулаад байгаа юм шиг нэг тэр ажилд ороод болоод байгаа юм шиг нэг бол яах гэж ороо гэж бодоол тий тэр эргэж буцсан энерги бол одоо чиний эцсийн шийдвэрээ гаргах цаг хугацаа. Ten of Cups буюу хизээ чи өөрийгөө үнэлж хүндэлж чаддаг болно. Empress бол дөрвөн хатны шинжийг агуулсан хатан. Хаттуудын хатан буюу тий тэгэхээр чи өөрийнхөө үнэлэмжийг, чи өөрийнхөө үн цэнийг мэддэг болсон цагт чи өөрөөсөө тэр онцгүй тэр ийм хараа шорон шиг ийм үзэл бодол нөхцөл байдлаас гарч явж одоо нэг өөртөө тийм зоригтой алхам хийсний дараа чиний хувьд бол Ten of Cups буюу 10-ын аяга тэр чамайг дэмждэг, хайрладаг, тэр хамт байгаад гоё байгаа тэр хүмүүс чиний амьдралд ирнэ. Чи угаасаа очино. Харин эргэж буцаад байх юм бол яах вэ? Энэ нөхцөл байдал хибэрэ. Өөртөө зөвлөө юу? Page of Wands. Өөртөө шинэ хуудснаа. Өөрийнхөө хүссэн зүйлийг нөгөө зүрх сэтгэлээ даг гэдэгтэйгээ адилхан. Чиний зүрх сэтгэл чамайг юунд дуудаж байна те? Юу хийвэл чи ажил карьер ямар ажил хийхээр чи жаргалтай байна. Ямар ажлыг чи тэг ингээд хонон өнжин хийж чадах юм.
Чи ямар чиний сэтгэлд ямар гал асаасан тийм хүсэл мөрөөдөл байгаа. Яагаад тэрийг хийж болохгүй? Magician буюу шийдтний нэр. Чи л болохгүй гэж бодолтойч тэр бодол дээр ч тэр надад хангалттай мөнгө авахгүй, надад хангалттай боломж авахгүй, надад хангалттай би тийм биш, би ийм биш. Энэ бол зүгээр чиний л бодол. Гэтэ хүзэр юу гэж хэлж байгаа юм бэ? Magician буюу чиний хүсээд манифест хийгээд байгаа. Чиний тий хүсэж байгаа зүйлийг бодит байдал дээр бий болгоход саваа, зоос, тийм сэлэм, аяга бүгд чамд байгаа. Magician буюу шийдтний энерги. Чамд чи бүгдийг нь өөртөө авч чадна. А зүгээр энэ нь юу садаа олж ийн гэхээр чиний бодол чиний чадахгүй байх гэсэн тэр нөгөө хаалт тавьж байгаа тэр бодлол садаа олж байна. Nine of Pentacles санхүүгийн эрхчлөө. Гэтэ энэ соло энерги. Чи хин нэгэнтэй хамт байж ижил эсвэл хаа нэгтэй газар байж ижил амжилт нь өрнө гэж бодож бол хүзэр чамд үгүй гэж аахгүй. Үгүй. Чи ганцаараа байсан ч амжилтанд хүрнэ. Чи санхүүгийн хувьд юу хүсэж байна? Карьерийн хувьд юу хүсэж байна? Ямар баймаар байна? Тэр бүгд чамд ирэх бүрэн боломжтой. Гэхдээ чиний зам тэгэлж байгаа зүйл орхих ёстой юмнаас орхиж явж чаддгүй, өөрийнхөө боломжийг өөр хүнд алдаа тэрийг ангаагаа хараа сууж идэг уучлаарай ингэж хэлж байгаа юм даа юу. Гэхдээ зарим нь бол хин нэгэн чиний боломжийг хаахыг хараад тэгээ тэр хүнийг өвөнд ороод ингэ бэж идэг. Үгүй бол өөрийнхөө боломжийг өөрөө хаагаад тэгээд зүгээр боломжгүй гэж бодоод бэж идэг. Five of Swords. Эргэн тойрондоо нэг бол өөрийнхөө сэтгэл одоо дотор хүнтэйгээ ингээд зөрчилдөд идэг штэ. Тэгээ болох хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар. Сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг би түрүүн хэлсэн. 5 сэлэн бол хоорондоо зодтолж идэг хөзөр штэ. Тавуулаа. Юу гэсэн үг гэхээр үргэлж мөнхийн нэг юм mental war буюу юм сэтгэл санааны юм дайнд явж идэг. Тэгэл хин нэгэнд өөрийгөө зөв ойлгуулах гэж өглээд ойлгодгүй те. Үгүйгээр чамаа юу ч гэж хэлсэн тэрийг бүгдийг буруугаар ойлгох анханасаа тийм өгөгдөлтэй тийм хүмүүстэй өөрийгөө ингээ ирч хүч энергийг алдан тэнд тэр хүмүүстэй тэгэж цэц булаадлах хэрэг байгаа юу гэж. Чиний эргэн тойрны хүмүүсийн донд маш том өөрчлөлтүүд явагдана. Зарим нэг хүмүүс чиний амьдралаас гарахад тэр нь чиний буруу гэж байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар бүх хүнтэй ингээд хамт багаараа чи байгаа орчноо өөрчлөнө гэж бас байх боломжгүй. Яа тэгэхээр тэр хүмүүс хүсвэл чамтай хамт тэр аялалд гарч болно. Үгүй бол чи тэр хүмүүсийг орхиод гарахаас өөр арга байхгүй. Сан картаараа чи айл хэзээ хоол явчих уу. Гэтэ энэ хардаа нөгөө морин хараа юун дээр байна? Төмөр ингээ багцалсан маастай. Өөрийг чинь хараа би нэг юм хийх чаа. Би ийм мөрөөдөлтэй би тэгж байгаа аахгүй гингүүд за тийм гэж юу байсан ёстой нэрэ дандаа одоо ч хүн болго наадах гэж байна. Үгүй бол тийм гэж аахгүй. Үзэл бодлыг чинь чиний хүсэл мөрөөдлийг чинь ярьсан юм болгоны чинь эргээд сөргөөр нь хүлээж авдаг хүмүүстэй үзэл санаагаа мөрөөдлөө битгий хуваалц. Justice. Wow. Шудрагс гэж юу юм? Тэ? Чамтай шудраг бус хандж исэн бүх хүмүүс чамаа гэж тэ хүснээ аваад аз жаргалтай байхыг хараад буруу байсан байна гэдгийг ойлгоно. Нэгдүгээр. Хоёрдугаар justice бол виз тэ тэр нэг юм нөгөө банкнаас зээл хүч ямар нэгэн тамга дардаа зөвшөөрөл олгодог зүйлүүд чиний талд шийдэгдэнэ гэсэн үг. Маргаан чиний талд шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр чамтай маргалдж исэн байсан ч юм уу эсвэл мөнгө санхүүгийн тал дээр үгүй бол сэтгэл санааны тал дээр те нэгүгээр энэ карма л да. Гэхдээ энэ карманы талаар бид нар л ярих шаардлагагүй яа. Тэгэхээр карма хүртэх нь бидний асуудал биш. Хороо ертөнцтэй тэр цаанаас энерги асуудал. Зүгээр л чи чамайг дорд үзэжсэн тийм чамд одоо чамайг дутуу үнэлжсэн хүмүүс тэдний буруу байсан байна гэдэг нэгдүгээр би болно. Хоёрдугаарт чи ч өөрийнхөө төлөө хараа ингээд бат зогсож чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж өөрийнхөө төлөө өг дуурдаг, өөрийнхөө үзэл санааг илэрхийлж чаддаг, юу хүсэж байгаа, юу хүсэхгүй байгаагаа хэлж чаддаг. Тийм зориг зүрхтэй байх хэрэгтэй. Өмнө нь дандаа өөрийгөө хааж, багалж, боголж тэ одоо хин нэгнээс санаа зовсондоо ч юм уу эсвэл хин нэгэнд эвгүй сэтгэл төрүүлэхгүй гэсэндээ тийм байсан бол одоо хөзөр өөрийг чинь тэрхэ болоо гэдэг байгаа байхгүй юу? Хөзөр ахгүй.
Сэтгэл зүйн эдгэрэл. Яалтчгүй хин нэгэн заяо. Энд байгаа хүмүүсийн зарим нэгэнд нь ийм ичхөвтөр байдалд оруулсан, хүнд байдалд оруулсан. Эсвэл чиний биш тийм. Зүрхэн хүрдийг чиний нөгөө сэтгэл зүрхийг гаргасан тэр сэтгэл зүрх хичээл зүтгэлийг уландаа гიშгсэн тийм үйл явдал байсан бол одоо тэр бүгдээс нэгдүгээрт өөрийгөө эдгэж гарга. Хоёрдугаар би хэлсэн шүү дээ. Чи юу тарьсан тэрийг авраа тэр нөгөө эсрэг талд чамайг дутуу үнсэн тийм. Чиний одоо амар амгалан тэр сайн сайхан зүйлүүдийг үгүй хийсэн тэр үйл явдал нөхцөл байдлаас бол тэр хүмүүс хүртэх ёстой амаал хүртгэн дээ уучлаарай. Тэ. Маш олон хүмүүс манай энэ хөзрийг сонсон хүмүүс дунд өөрийгөө айгүйх бусдаас тусгаарласан. Нэг үгээр бусдад итгээд ингээд ямар нэгэн байдлаар ингээд чи нөгөө энэ empress буюу бусдыг хайрладаг, инэрдэг, өөртөө байгаа зүйлээ харамгүй ингээд хуваалцдаг энерги гаргангууд өөдөөс нь тий урвсан, тий ард нуруу гутга зоосон, тий ингэж хайрцгалсан, үзэл бодолтой ингээд зөрчилдсөн онцгүй энерги мэдрүүлээд чамайг одоо юу гэдэг энд ингээд hurt буюу өвдгөөдөөс учраас маш олон хүмүүс ийм өөрийгөө бусдаас тусгаарлсан. Айгу ганцаардмал гэхдээ ганцаардсан да биш зүгээр бусад хүмүүсийн чамайг өвдөхийг эсвэл гомдоохыг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл тэндээс зугцсандаа маш олон зүйлээс холдсон хүмүүс байж магадгүй шүү заа юу. Гэтэ одоо яаж вэ? Эргээд нөхцөл байдал бүр шал өөр болж шүү заа. Энэ зөв хүмүүсээс явсан байж магадгүй шүү заа юу. Эсвэл яваагүй байгаад ялгамжтай ханд. Чи бүх хүмүүс таалагддаг доллар биш учраас show the real you буюу хорвоо ертөнцид өөрийнхөө жинхэнэ хүнийг харуул. Яг жинхнэрээ л бай. Тэгээд жинхэнэ хүний чинь хараад мэдрээд чиний хажууд байгаа тэр хүмүүс бол чиний хажууд байх хүмүүс. Чи зүгээр тэр хүмүүс өөрийнхөө амыг хамихаад үзэл бодлоо дарж агаад тэр хүмүүс таалагдж байгаагүй тэгвэл үзэл бодлоо илэрхийлэх үед яах вэ те? Бүх сайн сайхан элбэг хангалуун сайн сайхан зүйлүүд чиний замын урд байна гэж байна. Энэ хараа чи болон чиний хайрладаг хүмүүс аюулгүй гэж байна. Магадгүй би ингэчүүл миний хүүхдүүд яах вэ? Би ингэчүүл манай гэр бүл яах вэ? Би ингэчүүл манай байгууллагын ч юм ингээд нөгөө ямар нэгэн өөрийнхөө хийх гэж байгаа үйлдэл төрүүлээд одоо юу гэдэг нөгөө хариуцлага өмнө нь хүлээсэн хин нэгэн хайртай дотны хүмүүс ч бусдыг аягүй боддог хүмүүс байж магадгүй. Тэрвээ тийм тохиолдол байгаа бол чамаг аюулгүй чиний дээр бодож байгаа ойр дотны хайртай хүмүүс чи аюулгүй гэж шүү да. Зя 2 өдөр аваад өдрөө дуусгая. Ойрын хэдэн сарын хугацаанд энэ бүх өөрчлөлтүүд compromise харилцан тохиролцоо өмнө нь энд яаж юм justice compromise хоёулаа жинлүүр байгаа байхгүй. Чиний амьдралд одоо баланс орж ирж байна. Өмнө нь нэгдлийг баримтлсан байсан бол одоо тэнцвэртэй байдал орж ирж байна. Одоо чи хин нэгэнтэй гэрээ хэлцээр хийхдээ дандаа ижил тэнцүү яг чи зөвхөн тэр нөгөө талынхаа хүсэлтээр биш. Чи тэр одоо юу гэдгийг гэрээ хэлцээр тохиролцоонд юуг тусгамаар байна тэрийг хэлийг госын харилцаанд хүртэл чухал шүү заа юу. Юу гэхээр уучлаарай би одоо тагтахгүй. Ингээл болоо мөгүй. Одоо ийм би ингээд арай ингмээр байна. Би одоо ингмээргүй байна, тэгмээргүй байна. Чи юу гэж бодож байна? Ингээд нэг юм харилцан тохиролцоо гэдэг зүйл. Win-win зарчмаар бизнес ч бай, хосын харилцаа ч бай, хин нь ялдаг, хин нь хайрлагддаг, хин нь одоо юу гэдэг юм ижил тэнцүү хэмжээнд тий. Нэг нь ингээл амьдралаа цолигт гаргаал нөгөөх нь болохоор хүслээрээ тий ингээд ийм биш юм тэнцүү байдал чиний амьдралд аягүй чухал. Тэгээ тэнцүү байдал чиний амьдралд 26 онд ирж байна. Чи өөрөө энэ тэнцүү тий байх бүрэн боломж байна. Одоо чи өөрийнхөө амьдралд ирж байгаа энэ өөрчлөлтийг хүлээж аваад энэ бүгдийг яаж одоо шинэ хуудсан дээр пэйж буюу шинэ хуудас гал халуун
гал ассан шинэ амьдралыг хууз. Энэ хуузыг дахиад хогийн болгож ингээ үргэлжлүүлмээр байна уу? Эсвэл боломж олцсон дээр нь цоо шинээр амьдралдаа, ажилдаа, карьер дээр хүн хоорондын харилцаан дээр шинээр өөрийгөө гаргаж тавиад цаашдаа яагаад ч юм ам нэгийг үс болоод яагаад ч юм өөрийнхөө хүссэн зүйлээ дурдаагүй үс болоод чи дотроо ийм шаналж хүнд байдалд ормооргүй байгаа байхгүй. За тэгээд та хэд маань хүссэн бүхнээ аваад авсан бүхэндээ аз жаргалтайгаараа 26 онд нь амжилт хүсье. Тэгээд топ фэн буюу хэрвээ одоо удахгүй админ нь 26 оныхоо нөгөө он дамдаг групптэй топодоо оруулан санаж байгаа те. Тэгээ өөрийгөө топ байгаа үгүй шалгахыг гэвэл энэ видеоны доор ч юм аль нэг видеоны доор комент ч үзээрэй. Тэгэхээр топ гэ гараад ирэх юм бол орох боломжтой гэсэн үг шүү. За түр пока. Хайзя. Blue Tiger Eyes буюу цэнхэр барын нүд гэсэн энэ чулууг сонгосон. Энэ хөдөлтөд сонгосон хүмүүс маань өдрийнхөө амжилтанд талтай морилно. Цэнхэр барын нүд нэгдүгээр psychic ability буюу зүн совин те одоо юу гэдэг мэдрэмж гэж яддаг шүү хүний. Тэр одоо чиний psychic буюу тэр зүн мэдрэмж чинь зүн совин чи илүү сайжирж байна. Хоёрдугаар карьераа өөрчлөе гэж бодож байгаа хүмүүс байгаа бол эсвэл цоо шин карьер, цоо шин ажил тэг хөдөлтий, цоо шин одоо карьер дээр өөрчлөлт хий гэж бодож байгаа хүмүүс байгаа бол энэ дээр айгүй хааз бэлэгддэг. Мөн өөрөө өөртөө итгэх итгэлтэй мэдээч хэрэг барын нүд гэдэг бол угаасаа л өөрөө өөрийнхөө үзэл санаа бодолд ийм бат цогс гэсэн тийм утгатай штэ. Тэгээ цэнхэр барын нүд бол чиний бодоод байгаа, чиний нүдэн анихаар төсөөлдөг тэр нэг хүсэл мөрөөдөлдөө чи үнэн ч бай, бат цогсоо гэсэн утгатай шүү. За ёо. Мэдээж бас аз тийм одоо сайн сайхныг бэлэгддэг. Энэ хөдрийг сонгосон, энэ чулуугаар энэ сонголтоо хийсэн хүмүүс өөрөө өөрийнхөө дотоод зүн совинд итгэх итгэл эвөх хэрэгтэй. Маш их эргэлздэг хүмүүс байх шүү. За ёо. Яг ингээд нэг юм чи нэг юм бодсон гэхдээ хэрвээ хин нэг над чинь тийм нэг ихээр юм эргэлзээнд орчдог. Хэрвээ чи тийм бол хүзэр чамаг үгүй чи хин нэгний үгэнд биш өөрийнхөө дотоод тэр нэг хэлж байгаа тэр дотоод зүн совин тэр нэг юм өөрийнхөө хүсэл мөрөөдөлд те энэ third eye яриад байгаа байхгүй юу? Мэлмийн үр. Third eye бол хитийн тэр алсын ирээдүг те зүгээр бидний хоёр нүдээр хардаг зүйл биш. Тэрнээс холыг харж чадах тэр зүйл чинь өөрөө зүн совин, зүн тэр мэдрэмж байхгүй юу? Хүний өөрийнх нь хүн болгонд заягдсан тэр зүйл дээрээ итгэж сурах хэрэгтэй. Чиний бодож байгаа зүйлийн зөв. Чиний бодож байгаа зүйлийг чамаас өөр яг чиний бодож байгаагаар хийх хүн байхгүй. Яг тэгж хийснээрээ чиний бодож байгаагаар хийснээрээ л энэ нь бусдаас ялгаатай болно. Ситрин. Амьдралдаа элбэг хангалуун аз жаргалтай тэр нэг баялагийг дуудаа. Чиний сүнс, чиний тэр дотоод сүнсэн бие чинь илүү хараа ингээ shine bright буюу илүү ингээ гялалцахыг нь хүлээн зөвшөөр гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөрийнхөө би хэлсэн ш нэг мэдрэмжэндээ итгэе. Ялангуяа санхүүгийн байдал дээр. Яг тэгэхээр ситрин буюу энэ чулуу ч өөрөө хүний ингээд амьдралд ингээд нөгөө аз завшаа тийм нэг юм боломжуудыг дээрэс нь санхүүгийн тийм эд баялагийг эд материалын зүйлийг дууддаг, бэлэгддэг. Seven гинэ embrace transformation. Хада өөрчлөлтийг хүлээн зөвшөөр. Тэгээд өөрийнхөө амьдралаас хуучин бодол, хуучин арга барил, ямар нэгэн үеийн өнгөрөөсөн зүйлийг явуул, let go буюу явуулах хэрэгтэй. Чиний амьдрал
маш олон үеэ өнгөрөөцөн тий одоо юу гэдэг ажил дээр бол нэг л нэг юм хуучин арга барилаараа ямар нэгэн зүйлээ хийдэг бол чамд одоо шинэ арга барил хэрэгтэй. Шинэ одоо зүйл хэрэгтэй. Шинэ бодол хэрэгтэй. Өмнө нь чиний амьдралаа хардаг байсан тэр үнцэг магадгүй өөрчлөгдөж болно. Чи өөрөө бодлынхоо хувьд, махан биенийхээ хувьд, сүнснийхээ хувьд өөрчлөлтөнд орж иж магадгүй. Гэтэ энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг тэгэхээр өөрчлөлт, transformation гэдэг чинь хөлнөөсөө толгой хүртэл өөрчлөгдөх. Тэглээгээд хин нэг юм нөгөө гоо сайхны мэсэлд орж байгаа шиг юм болохгүй. Зүгээр л чи гэдэг хүн өнөөдөр 25 онд байгаа чи 26 онд байгаа чи хоёр хизээж ижилхэн юм биш. Харахад царай цар ижилхэн байж болох чи тис ондоо үзэл бодолч ондоо ертөнцийг харж байгаа өнцөгч ондоо чамаас ялгарч байгаа энерги ондоо аливаа зүйлд хандж байгаа хандлагч ондоо магадгүй чиний амьдралын нөхцөл байдлууд ч тис сүнлэм санхүүгийн нөхцөл байдал айгүй хүнд эсвэл эрүүл мэнд ч айгүй тийм онцгүй байгаа. Тэгэхээр бүгдөө нь ч хамааралтай биш. Өөртөө хамааралтайгаар ойлгож аваарай. За юу. Нэг бол чиний дэргэд байх ёстой хүмүүс чинь энэ өнгөрсөн хугацаанд байгаагүй гэж магадгүй. Яг одоо чиний амьдрал дээр айгүй хүнд нөхцөл байдал байж магадгүй. Сэтгэл санааны хувьд, санхүүгийн хувьд, карьерийн хувьд хүн хоорондын харилцааны аль нь ч байж болно. За despair буюу ямар нэгэн зүйл байхгүй. Чи хайраар дутчихж магадгүй. Хайрын гуйлагч болсон байж магадгүй. Чи санхүүгийн хүндрэлт ч юм уу урд тормоогоо аваад хой тормоогоо нөхсөн нөхцөл байдал байж ч магадгүй. Хин нэг нь чиний амьдралд хүнд зүйл тохиолоход хажууд ч юм байх ёстой тэр хүн хажууд ч юм байхгүй байсан ч гэж магадгүй. Яагаад сэтгэл санааны хүнд байдал энэ амьдралд ч юм болж байгаа эрүүл мэнд чи яагаад хэрвээ хин нэгэн эрүүл мэнд нь таатай бус байгаа бол чи яагаад эрүүл мэнд чи юм нөхцөл байдалд орсныг сайн бодоод үзээрэй за. Яа тэгэхээр юу биш байгаа хгүй юу. Тэм таатай тухтай нөхцөл байдал байгаагүй учраас чи айгүй хүнд байдалд орсон. Магадгүй чи бусдын өмнө айгүйх тийм хариуцлага хүлээсэн. Хичнээн хэцүү байгаа ч гэсэндээ чи нэг бол эцэг их хамаатай садар хайртай дотныгоо хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсэн. Чамд ямар байгаа хинч асуухгүй байж магадгүй шүү за. Гэтэ энэ бүх өөрчлөгдөж байна. Чи өмнө нь боддог байсан те нэг ийм хүн байна заа юу. Бүгдөө нь ч хамааралгүй шүү за. Чухал одоо энийг сонсох хэрэгтэй үнэн сонсгох. Чи байхгүй бол ингээл дуусаа гэсэн бодолтой. Гэтэ үгүй чамтай чамгүй нар гарна. Өөрөө өөрийнхөө амьдралын хамаг үн цэнтэй цаг хугацаа сэтгэл санаа те бүх юмыг гаргуунд нь гарган тэр хүмүүс зориулсан тэр зүйлүүд чамд эргээд жоохон ч ирэхгүй байна. Тэгэхээр би чамайг амиа хичээсэн, хувиа хичээсэн, хогийн хүн бол гэж юм биш. Зүгээр өөрөө өөрийнхөө амьсгалах агаарыг өөрийгөө боомлоод хүн туслаа гэд чи дахиад дараа нь хин нэгэн туслах ямар ч боломж байхгүй. Харин чи бүр хүнд байдалд орж байгаа байхгүй. Зарим нэг нь майндсет шүү заа юу. Энэ одоо юу гэдэг чиний мөнгөтэй яаж харьцаж байгаа ялангуяа цэтрийн тэгээд энэ despair буюу энэ нөгөө ажилгүй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар орлогын тогтворгүй байдал байгаа санхүүгийн хүнд байгаа нөхцөл байдал байгаа л энэ яг ийм нөхцөл байдал байгаа энэ чамд хэлж байгаа үг нь чи мөнгийг ч юм уу эсвэл эд баялагийг харж байгаа өнцөг мэдэрж байгаа мэдрэмж тэрийг яаж олох ёстой вэ? Би айгүйх махарч ажиллаж ийж ийм их мөнгө олох ёстой гэж бодоод нэг юм нөгөө poor mindset буюу ядуу сэтгэлгээ гэдэг зүйл чиний алд ухамсарын хаана ихтэй байж магадгүй шүү. За мөнгөтэй харьцах харилцаан дээр чи өөрөө засах ёстой тийм бодлын юм байж магадгүй шүү. За юу. Тэгээд чи хараа spirit shine bright. Your spirit буюу чиний сүнс гялалцаж гялтхахын хүлээн зөвшөөр. Нэг үгээр чиний сүнс чи дотоод хүн чинь чамайг чи юу хийж гин яг тэр сүнсний нөгөө зорилгоороо амьдарч чадах юм бол сүнсний зорилгынхоо хийгээд байгаа зүйлийг сүнс чинь хийгээд байгаа зүйлийг барьж авч хийж чадах юм бол санхүүгийн маш юм нөгөө айбг хангалуун тий байдлаар амьдарч чадах тийм хүмүүс байна. Гэтэ тэрийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж магадгүй. Зарим нэггүй энийг сонсож байгаа хүмүүс хилерүүд байж магадгүй биш хилерүүд. Яагаад тэгэхээр хин нэгэн хүний
унтсан одоо сэтгэл зүйчд ээж магадгүй, эмч ээж магадгүй, ардын эмчилгээ ч юм уу чамд байгаа тэр чиний сүнсэнд байгаа ямар нэгэн чадвар чамд санхүүг эрхжүүлэг авчирна. Гэхдээ энийг өөрөө чадвар биш гэж боддог ч ээж магадгүй, эсвэл энийг итгэдэггүй, тэ үнэлдэггүй байж магадгүй. За 25 онд юу үлдээх ёстой вэ? Юу вэ? Муу зуршил. Зарим нэгэн хүний хувьд муу зуршил тэр ингэрсэн л байна. Зарим нэгэн хүний хувьд яалтчгүй муу зуршил шүү. Хамгийн ихэнд хүзрүүд гарч иж яхад надад хийсэн зүйл муу зуршил. Алкогол ээж болно. Эсвэл ямар нэгэн амттан ч юм уу, хоол хүнс ч юм уу амруугаа орж байгаа. Чиний бие рүү орж байгаараа яриа, үзэл санаа гаднаас чиний бие рүү орж байгаа ямар нэгэн хортой хөнөөлтөй. Нэг үгээр энэ 9 аяга гэдэг бол хүссэндээ хүртдэг одоо юу гэдэг сэтгэлийн амар амгалантай байгаа үзэр. Гэтэл энэ хүн тийм байна уу? Үгүй. Харахад нэг ондоо хараа. Гаднаа гэлэнцэг дотор баланцэг гэдэг үг энд зохих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар би ингээд муухагаар ингээ хин нэгний амьдралыг муухагаар хэлхийг хүсгүй. Зүгээр надад ороод энэ харагдаад байгаа энэ энергийг нь би та нарт тайлбарлах арга учрал олж чадаад байна гэсэн. Нэг үгээр гаднаа маш гоё гэр бүлтэй ээж магадгүй. Хүн харахад бол гайхалтай. Гэхдээ сэтгэл санаа чинь тийм гайхалтай бус. Чи сэтгэл санаа чинь ийм урам хугаралтай, хүнд хэцүү учраас ямар нэгэн зүйлээр чи сэтгэлийн энэ шарах хүнд байдлыг даван туулах гэж оролддог гэж магадгүй. Нөгөө талаараа бүх юм нь болоод байгаа маш амжилттай явж байгаа карьертай ч юм уу, компанитай ч юм уу, бизнестэй ч юм уу мөртлөө чиний санхүүгийн нөхцөл байдал тийм сайн биш те. Тэгээд ийм байгаа бол чи юун дээр маш их зарлага гаргаад байгаа ч гэдэг юм уу те. Нэг юм нөгөө чиний хэрэг гэр бүлийн асуудал, хосын харилцаа асуудалтай чи тэрийг ингээд сэтгэлээ ингээд ямар нэг юм ном буюу ингээд дарах гэж оролдоод байна шүү дээ. Нэг үгээр зуршлаар ч юм уу, эсвэл ямар нэгэн зүйлээр дарах гэж оролдоод байхын оронд би яагаад ийм ингэж дарж байж сэтгэл санаа минь тайван байх гэдэг ийм нөхцөл байдал руу орчив. Энэний үндсэн шалтгаан нь юу вэ гэдгийг олж илрүүлж эдгэх хэрэгтэй байна. За ёо. Миний харж байгаа хэрвээ эрүүл мэнд нь асуудалтай хүмүүс байгаа бол сэтгэл зүйн байдал, эмоц буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь айгүй чухал байна. Хоёрдугаар яалчгүй гэр бүл гэрлэлтийн тал дээр айгүйх юм нөгөө өөрөөрөө биш энэ яагаад тараа энэ хараа хоёр хүн гинжлэгдсэн байгаа. Энэ дээр шүү дээ devil card энэ хараа hierophant дээр гарсан байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр чи яагаад ингэж харагдаад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Энэ хоёр дахь удаага юм энерги нь харагдаж байгаа хгүй. Чиний бурхан гэж бодож байгаа зүйл чөтгөр байх магадaltaй. Чиний энэ зүйлийг л авчвал, энэ зүйлтэй л байчвал, энэнтэй л хамт байвал бид нар нэг юм ямар нэгэн зүйлийг айгүйх дээшээ залж эсвэл хит их өндөр үнэлсэн зүйл нь эргээд чиний шаналх юм шалтгаан байж магадгүй шүү за. Санхүүгийн нөхцөл байдал хүнд үе чинь удахгүй дууснаа. Гэхдээ хэрвээ чи эргэж харсаарлах юм бол энэ нөгөө нэг зүйлээ орхиод нөгөө ирээдүргөө харж чадахгүй дандаа өнгөрсөн лүүгээ хараалах юм бол энэ зүйл дуусахгүй. Чи 25 он зарим нэг нь хараа би рүүгээ орж байгаа ямар нэгэн зүйлийг контролж сурах. Нөгөөх нь чи яг хүсэж байгаа юм чинь чамайг жаргалтай болгох зүйл мөн үү? Үхэн хатан зүтгээд авч үлдэх гээд байгаа тэр хосын харилцаа, тэр хүн хоорондын харилцаа, тэр карьер, тэр бизнес яг үнэндээ чамайг жаргалтай болгох зүйл мөн үү? Биш үү гэдгийг маш сайн бодоорой заа юу. Айгүйх шунан дурлаад байгаа юм чинь чамайг эргүүлээд айгүйх хүнд байдалд оруулаад байх магадлал айгүйх байна. Тэгэхээр энэ карьер гэж болно, албан тушаал гэж болно, энэ мөнгө санхүүтэй холбоотой гэж болно, энэ хүн хоорондын харилцаа гэж болно. Зүгээр ямар нэгэн зүйлд хитрхи шунан дурлаад тэр шунсан зүйл нь өөрөө devil энерги буюу сөрөг эрчим ялгаруулж байгаа сөрөг зүйл чи өөрийг чинь эргээд өвтгөх зүйлийг эсвэл өөрийг чинь хүнд байдалд одоо нэг юм бид шүү дээ энэ зээлийг бүтээжүүл өстой энэ зээл бүтвэл бүх юм окей болно гэх. Гэтэл тэр зээл бүтснээрээ чи маш хүнд байдалд орохоор бол яах вэ? Хороо ертөнц чамайг битээ гэд хахад үгүй энийг л авахгүй болохгүй гэд хахад
тэр нь тийм одоо юу гэдэг нь би энэ жишээ хэлж байгаа шүү. За энэ хосын харилцаан дээр л байж болно. Энэ хосын харилцаан дээр ч байж болно. Юу гэхээр чи нэг хүнийг ир юм хамаагүй энийг сонсож байгаа хүмүүс та нар өөрөө хөрвүүлж ойлгоорой. Чиний хүсэж байгаа тэр хүн үхтлээ дурлцсан тий хамт байх бол үхлээ гэж бодоод байгаа хүн чи харин хамт байснараа чи хүнд байдалд орох бол яах вэ? Яг тийм энерги энд харагдаад байгаа байхгүй юу? Чиний болж байгаа шиг биш. Тэр үүлэн дээр баахан хараа үүлэн дээр баахан юм авчирд би болгоцсон Hanged Man Page of Pentacles цааш нь хуу. Чи энэ сэлэм гэдэг бол өөрөө бүгдөө чиний бодол. Чи маш олон юм төмөн зүйлийн бодож байна. Тэгээд тэр бодлоосоо болоод хөдөлж чадахгүй гаццсан. Тэгээд тэр бодож байгаа зүйл нь айгүйх тийм гинжлэгдсэн бодол ээж магадгүй. Одоо чөлөөтэй сэтгэж ч юм уу өөрийгөө одоо юм тэр judgment сүнсний сэрэлт дуудлага moon card дахиад хараа judgment card-н дээр moon card-ны зураг явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр чиний хамгийн их айж байгаа зүйл чинь бодитор болвол яах вэ? Гэж өөрөөсөө асууж үз. Тэгсэн ч гэсэндээ чи наатаа хийх юм уу? Юунаас ингэтлээ байгаа? Өөрийнхөө дотор хүртэл ингээд нуудаг тэр ганцаараа байхдаа боддог тэр бодолтойгоо нүүр тулах хэрэгтэй. Айцтайгаа нүүр тулаа. Чиний дээр айгаад байгаа тэр эмээгээд байгаа зүйлүүд чамайг тийм хүнд байдалд оруулахгүй байвал яах вэ? Харин ч чамд шинэ эхлэл буюу Page of Pentacles гэх хоёр пэйж явуулж байна. Энэ аль хэзээ ингээд шинэ хуудас нээгдчих газар харин өстой чирсээр агаад Hanged Man буюу эн чинь нөгөө доошогоо харцсан байдаг энэ хөдөр штэ. Тэгэхээр чи зуурсан учраас удаан хугацаанд энэ өөрчлөлтийг явуулахгүйгээр болохгүйгээр ингээд удаасан учраас энэ хүрсэн байх магадaltaй. Гэтэ өөрийнхөө эрүүл мэндэд халтай зүйл битгий хийгээрэй. За юу яагаад гэхээр сэтгэлийн амар бус амгалан бус байдал хүртэл чиний эрүүл мэндэд хортой шүү дээ. Эрүүл мэндэд хортой зүйл гэхээр ганцхан арх дарс те одоо буруу хооллолт, нойрны алдагдал ч гэдэм үү тийм юм байдаггүй. Сэтгэлээрээ амар амгалан бус байх хүртэл те өөр чи эрүүл мэндэд занал хийж чад. Тэгэхээр энийг маш сайн анхаараарай. За юу. Тэглээ би та нарыг өвдсөн гэж юм биш. Зүгээр байж болох эрсдэлтэй зүйл өөрийгөө бити ингэ сайн дураараа оруулаарай. За яа тэгэхээр чамд сонголт байгаа байхгүй. Чамд сонголтоо. Чам бүрэн чадал нь байгаа. Байх уу гэж бодож бол үгүй тийм биш байгаа. Зүгээр л энэ бодолтой ч холбоотой. Энэ долоос сэлэм. За 26 онд ямар сайн сайхан зүйл энэ хөдрийг сонгосон хүмүүс. Two of Wands, Three of Cups. Энэ хараа онгоцны тигээ захиалчаад ингээд айгу тийм дуртай зүйлээ хийчихэд байж байгаа хүн. Энэ юу гэсэнгүү гэхээр энэ хараа Three of Cups буюу ийм сүнсний гэр бүл болсон тэ зөв чамааг үнэлдэг, дүгнэлдэг хүмүүс ийм гинжилдэг биш. Энэ devil энергитэй биш. 26 онд чиний хүн хоорондын харилцаа эргээд хараа чи өөрөө өөрийнхөө хараа зүрх сэтгэлийг дагсан шийдвэр гаргангууд эргээд чамааг тойрон хүрээлэх тэр нийгмийн харилцаа хүн хоорондын харилцаа эсрэгээрээ тэр чигээр өөрчлөгдөж байна. Энэ дээр болохоор чи өөрийгөө л би эндээс өөр гарах боломж байхгүй гэсэн нөхцөл байдлаар хандаад байгаа байхгүй юу? 26 онд аялье, явъя, хоёр юмны голд байгаа. Чамд хараа сонголт хийх шаардлага байвал аль сонголт нь чамайг хараа чиний зүрх сэтгэлийг чинь аз жаргалтай болгож байна. Тэрийгээ сон. Энд бол үгүй байгаа зү. 25 онд энэ одоо байгаа ч юм уу эсвэл энэ нөхцөл байдал тийм биш аахгүй. Ace of Cups тэр энэ хараа энэ дээр хараа хос хоёр шуу байна. Энэ хараа fountain буюу ингээд хараа эн чинь хараа нөгөө эргэлтэнд ордог гацааны үзүр биш байхгүй юу? Fountain гэдэг чинь усан оргилоор яад юм. Ус хизээ цогсохгүйгээр ингээ оргилж идэг үстэй. Ace of Cups сэтгэл санаа чинь хүрээд илүү гарах үед зүрхэн хүрдээ нэ. Өнгөрсөн лүүгээ битээ эргэж хар. Хүлээс нь битээ ор.
Тэр нь санхүүгийн ч бай, карьерийн ч бай, хүн хоорондын ч бай. Яагаад гэхээр чи энэс өөр боломж байхгүй л гээл зүрхэн хүрдээ хаачих юм бол тэгэл чиний зөв. Ямар ч боломж байхгүй. Гэтэл чи боломж байгаа. Би бүх зүйлд нээлттэй хандж байна. Би өөрийнхөө зүрх сэтгэлийг дагна. Энд намайг би тийм хүснээр байхгүй байна. Энэ миний байх газар биш. Би хөдлөөд явах ёстой. Би өөрийнхөө сайн сайхны би өөрөө би болгоно гэж чадах юм бол хараа шинэ эхлэл. Ace of Cups буюу цоо шинэ эхлэл. The Moon. Тэр энэ хараа гэрэл тусгаад энэ хаалгаа чи өөрөө гаргаж байгаа зү. Чи энэ харанхуун цаана юу байгаа бол чи зүгээр төсөөлөн бодох зүйлээрээ чиний амьдралд гарч ирэх тэр юу ч айдас байж болно заа юу. Би энэс өөр хүнтэй очих юм болов уу? Би энэ ажлаас гарчвал өөр ажил байгаа юм болов уу? Би гадагшаа явбал надад боломж байгаа болов уу? Би энэ найзуудаасаа холдоод ингэчвэл би яг бол мэдгүй тийм хоосон юм байгаа. Гэхдээ чи өөрөө зүрх сэтгэлээ нэгээд юу ч байсан гэсэн би энийг давж гараад өөрийнхөө амьдрал цоо шин хуудас нэмэр байна гэх юм бол энэ хараа тийм айгаад хар зүйл байхгүй. Scorpio буюу хараа хилэнцгийн ордны хүмүүс байж магадгүй шүү. За яа зүгээр л энэ дээр байхгүйсэн ч хамаагүй. Тэгээ Scorpio хилэнц гэдэг ордны шин чанарууд буюу заримдаа чамааг өвдгөө чаналгаа зоогоод аавнд яагаад нэг юм одоо тэр хүмүүсийг чамааг надтай та нар бити надтай ингэж харьц. Ингэж харьцах та нараа ирэх байхгүй гэд хинт ч байсан хаяа нэг хилчихэд яага болдгүй. Page of Swords. Ямар нэг зүйлийг буруу хийч үедээ гэж маш их айдаг хүмүүс байж магадгүй шүү. За judgment. Хоёр judgment. Хамгийн их араа нэг юм айцтайгаа нүүр тулах гэдэг нь чиний хувьд карьерийн хувьд ч үж болно шүү. Чи ямар нэгэн зүйлийг хийчих гэхээр чи зүгээр нөгөө өөрийгөө бусад хүмүүс намайг яаж хүлээж авах вэ? Эсвэл би ийм хийж ихээр юу гэж эннээсээ болоод айсандаа нэг юм карьерийн хувьд жишээлбэл stage fright буюу тайзанаар гарах айцтай хүмүүс. Энэ болохоор ингээд хичнээн айж байгаа хэцүү байгаа ч гэсэндээ ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр энд ийм айцтайгаа нүүр тулна гэдэг маань чи өөрийнхөө хийх гэж байгаа одоо ийм сошиал дээр ч юм уу эсвэл чи өөрийнхөө хийдэг зүйл нь магадгүй ихэнх хүмүүс таалагдахгүй магадгүй. Гэхдээ таалагдах хүмүүс нь бас байгаа байхгүй. Page of Swords ямар нэгэн зүйл сурыг мэдлэг чадвартай өөрчлөлт оруулъя ийм upgrade буюу ингээд өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа зүйлүүд чинь зөв. Удаан хугацаанд өөрийнхөө бодож явсан зүйлийг хийх цаг хугацаа 26 чамд хийх боломж гарна. Хэрвээ чи хүсвэл анхааруулах болон зөвлөгөө өгөх. Strength хүч чадалтай байх хэрэгтэй. Өөрийнхөө хүч чадалд итгэх хэрэгтэй. Хүчтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хэн бэ гэдгээ хүнээр хэлүүлдэггүй мэддэг байх хэрэгтэй. Заавал хин нэгэн хүн чамд юм хэлж чи тэр хүн болохгүй. Тэрийг хин нэг хэлэх ямар шаардлага байхгүй. Ялангуяа энэ тараа Chariot. Хосын харилцаан дээрээ соло энергитэй хүмүүс энэ хараа маш их юм айдас хүүдтэй. Энэ хараа шүн хар дардаг. Ямар нэгэн байдлаараа хараа би энийг хараадах. За юу шинэ юунаас болоод энэ хараад. Энэ бол амар том айдас. Ace of Coins. Emperor.
хараа албан тушаал өндөртэй хин нэгэн эсвэл чиний хувьд одоо юу гэдэг чи тэр хүнийг өөрөөсөө илүү одоо юу гэдэг чамаас илүү боломжтой орлоготой санхүүтэй үгүй чамаас илүү өндөр албан тушаалтай үгүй бол чиний гэр бүлийнтэй магадгүй санхүүгийн чи хариуцдаг тэр хүний гэр бүлдээ оруулж байгаа тэр санхүүгийн тэр нэг эзэрхүү ч юм уу те нэг би гэсэн үзэлтэй хин нэгний хэлсэн үг хийсэн үйлдэл эсвэл тийм үйлдэл хийж болов гэж бодож байгаа тэр айц чинь чамайг шүн чунтуулахгүй айц хүүд давтуулдаг бол тэгэх шаардлага байхгүй. Нөхцөл байдал урагшлна. Хин нэгэн хүн чамайг тэгвэл тгий шүү, ингээл шүү гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй. Hierophant буюу өвөг дээдс өөрийг чинь харсан мансан тэнгэрүүд өвөө эмээ тэгээ нэг тийм дураараа тийм орж ирээд хин нэг нь чамайг ингээд хүснээрээ оролцож чадахгүй заяа. Энэ хардаа. Тэр өвөг дээдсээс хамгаалт ч юм уу те за охиныгоо хүүгээ анзаараараа хараараа те хамгаалаараа те онцгүй муухай хүмүүс чамайг өөрсдөө нэрээ чамайг дахиад тийм ажил хийж арна дахиад ингэж хана гэж бодож no зүгээр маш тэнцвэртэй бай. Урагшил чи урагшлахгүй айсандаа болоод ч юм уу эсвэл эмээсэндээ болоод ч юм уу энэ нь чи тэр хинэгнээс айсан байж болно эсвэл өөртөө айцыг бий болгосон байж болно. Хөдлөхгүй байгаа чинь л хамгийн том асуудал байна. Ерөөсөө үйлдэл хийхгүй хөдлөхгүй нэг айснасаа болоод хүний хөдөлдөггүй штэ. Тэр чинь хамгийн том асуудал. Гэтэл хараа яалтчгүй зарим нэг нь лайв хийх ч юм уу сошиал ч юм уу эсвэл өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд эхэлэх юм бол энэ дээр хараа чи хүсэндээ хүрэхэд нэг алхам урагшилж байгаа байхгүй. Empress тий? Чи хүснээ л хий. Чиний вау. Чи хүснээ л хий. Хүснээ хийж чадаад чи өөрийнхөө догдолж хүсэж мөрөөддөг зүйлээ хийж чадах юм бол энэ хардаа нэгдүгээрт magician чамд бүх бололцоо бүх боломж нь байгаа. Потенциал нь чамд байгаа. Хоёрдугаар Empress буюу цоошин ямар нэгэн зүйлийг эхлүүлэх. Тэ бизнес, эсвэл гэр бүл эхлүүлэх, эсвэл шинэ бизнес, шинэ санаа эхлүүлэх. Empress элбэг хангалуун хүссэн бүгд авнараа. Ширээн дээр нь юу вэ? Энэ араа хурмын бөөж, биелэг, утас тэ ингээд ерөөсөө амттан дээр юм бүх юм байгаа. Нэгдүгээр тэр хоёрдугаарт өөрийгөө бусдаас онцгой содон хараа бусдыг доош нээж юм биш зүгээр л чи хинтэж ижилхэн биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хараа Queen of Wands маш их юм ажил карьер гэд ингээд нэг юм зөвхөн ажил гэдэг хүмүүсийг шүү дээ бас өөртөө анхаарал тавь. Маш өндөр карьертай мөртлөө дотоод сэтгэлтэй айгу хаалттай өөртөө итгэл нь айгу тийм сэтгэл зүгээр амгүй тийм хүнд хүмүүс байна. Чи эрэгтэй ч байж болно, эмэгтэй ч байж болно. Чамд хангалттай карьер байгаа, хангалттай одоо юу гэдэг хүссэн зүйлүүд чинь хангалттай байгаа гэсэн хэдиж сэтгэл санаанд чинь нэг л тийм айц хүүдтэй тийм хэцүү бол одоо дутуу байгаа тэр сэтгэлийн тэнхээ юм уу эсвэл айц хүүдтэйгээ тэр дотоод хүнтэйгээ өөрөө сүнсний сэрэг буюу өөртөө ажиллах цаг хугацаа шүү заа юу. Чиний айж байгаа юм аль нь бий болохгүй зүгээр чиний өөрийнхөө толгойд бий болгосон л айц. Юу ч байсан гэсэн. Чи сэтгэл нөгөө бодлоо өөрчилчих юм бол бодит байдал чи өөрчлөгдөнө. Ерөөсөө тий төгжээнд орж болохгүй шүү заа юу. Curtain call. Тэр энэ дээр тайзан дээр гарах гэсэн энэ дээр тайзан дээр гарах гэдэг нь хэрэг recognition буюу олонд танигдах эсвэл ямар нэгэн байдлаараа бусдын анхаарлыг татах тий би stage fright гэдэг олонний өмнө гарч ярьсмаар хараа ч юм уу тийм айцтай ч юм уу хүмүүс байж магадгүй гэж хэлжсэн. Энэ дээр дахиад тайз гараад ирсэн учраас магадгүй олонний өмнө гарахаас айдаг эсвэл чиний хүсэж байгаа юм олонний өмнө гарах байж магадгүй. Гэтэл тэр нь айц хүсдэг байгаа бол үгүй дотоод хүүхдтэйгээ ярилц. Дотоод хүүхд чинь чиний дотор хүүхэд юу хийхийг хүсэж чинь тэрийг хий. Суралцах цаг хугацаа. Ямар нэгэн шин зүйлийг суралцахдаа илүү баяр баясгалантай байгаарай гэж байна. Step out of comfort zone. Тэр тухтай бүсээсээ гар.
Өөрийгөө сорьсон алхам хий. Энэ хараа moon буюу ингээд айгаад байгаад биш. Ядаж гарч идэ аваад гараад харж байгаа сте. Time for healing буюу сэтгэл зүгээрээ эдгэх цаг хугацаа. Тэгээ би танад хэлсэн те. Эдгэх цаг хугацаа. Өөрийнхөө дотоод сэтгэл зүй эмоцтойгоо одоо ажиллах цаг хугацаа. Ахаасаа илүү өгөх нь ерөөлтэй гэдэг үг гарч ирж. Take action тий. Одоо үйлдэл гарга. Success. Амжилт. Wow. Take action буюу үйлдэл гарга. Амжилт чиний замд урдчин байна. Гэтэ ингээ ангаагаа сууж байхад амжилт гэдэг нь өөрөө хаалга тогшоод ороод ирэхгүй тий. Бид нар боломж байна. Тэр боломжийг шүүрж авах үйлдэлийг бид нар өөрсдөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр 26 он бол өөрийн чинь хүссэн зүйлдээ хүрэх цаг хугацаа. Гэхдээ бас сул талтайгаа ажиллах хэрэгтэй. Тэр нь чиний сул тал чиний сэтгэл зүй дээр явагдаад байна уу? Зуршил дээр явагдаад байна уу? Тэ мотивац дээр тэ ингээд ямар нэгэн үйлдэл гарахгүй хоошоо суугаад байна уу? Айцтай автаад айснасаа болоод үйлдэл гарахгүй хэрэг удаан суусан гацсан бэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй шүү заяа. Тэгээд хүссэн бүхнээ аваад авсан бүхэндээ аз жаргалтай аваарай. Тэгээд шинэ онд нь амжилт төсөй. Түр пока. Хай зя Rodonite буюу энэ цамхаг чулуугаар сонголттой исэн хүмүүс маань хүзрэх онцлон тавтай морилно. Энэ хараа Rodonite нь өөрөө сэтгэлийн шарахыг эдгэх, гомдол цөхрлийг те ямар нэгэн байдлаар ийм сэтгэл зүйн байдлыг тэнцвэржүүлэх, шарахыг эдгэх чадaltaй. Тийм утгаучтай чулуу. Тэгэд ягаан өнгө нь бол өөрөө бас хийлэн гэж явдаг те. Ягаан өнгө. Ягаан дээгүүр хар зураастай байгаа надад ингээд юу мэдрүүлээд байна гэхээр чи үргэлж ягаан юм зөөлхөн байх хэрэггүй. Заримдаа чи өөрийн гэсэн үдэл санаагаа амьдралдаа, ажилдаа, харилцаа холбоон дээр оруулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ дараа нөгөө урам хугаралт хайрлаад ууцаа нөгөө урмаа углуулахаар ууцаа углуулах гэдэг л нэг юм ямар нэгэн байдал сэтгэл нь ингээд нэг юм шархалцсан хүмүүс гэдэг штэ. Энэ цаг хугацаа бол 25 он чи энэ сэтгэлд байгаа ямар нэг зүйлийг уучлж өршөөгөөд явуулах, шинийг хүлээж авах цаг хугацаа шүү. За юу 25 он дуусахаас өмнө чиний сэтгэл юунд шархлаад байна, юунд гомдолтой байна, юунд сэтгэл хангалуун бус байна гэдгээ маш сайн бодож үзэж агаад өөрийнхөө энэ тал дээр нь ажиллахыг хичээгээрэй за. Тэгээд нэг зүйл нь энэ бусад хоёроос ганц ялгаатай энэ ганцаарх над самхаг буюу нөгөө ийм үзүүртэйсэн. Энэ нь юу гэсэн үг гэхээр чи сэтгэл санааныхаа байдлыг, энергийнхаа байдлыг өөрийгөө бусдаас хамгаалах хэрэгтэй. Чамд нэг бол өөрийгөө хамгаалах үзэл санаа хэрэгтэй, бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол маш их нөгөө ягаад чи надад айгу зөөлхөн нэг юм зөөлхөн хүмүүс гэдэг штеп. Тэгэд энэ нь буруу хүмүүстэй айгу хоол олчих гээд байдаг. You lied. Чи яг хэн болохоогоо өөрийгөө мэдэх хэрэгтэй. North Node буюу чи хаашаа явах ёстой мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө чи хэн бэ? Энэ хорвоо ертөнцийн яагаж ирсэн те юу хийх гэж ирсэн? Чи юу хийхээр аз жаргалтай байдгийг, юу хийхээр аз жаргалгүй байдгийг, юу чамайг хүчтэй болгодгийг, юу чамайг сул болгодог гэдгээ мэдэх хэрэгтэй. Чи хэн бэ гэдгээ олох хэрэгтэй. Sunstone. Нарны чулуу. Нарны чулуу энэ ахгүй юу? Sunstone. Энэ хүзрийг сонгосон хүмүүсийн чулуунч дээр энэ ихний хоёр гарсан үзэрч дээр юу яриад байна гэхээр чиний сүнс юм бэ? Чи хаанаас ирсэн бэ? Юу хийх гэж ирсэн бэ? Чи өөрийнхөө дотоод тэр сүнснийхаа гэрлийг асаах хэрэгтэй, тэ? Өөрийнхөө тэр дулаан чанарыг гоё юм
нар шиг ингээ бусдад илч дулаана тий өгдөг тэр зүйлээ илүү ингээд embrace буюу бүр ингээд илүү гаргах хэрэгтэй. Гэхдээ тэрийгэ гаргаж яана гэд ямар нэгэн өөрт чинь одоо сөрөг үзэл бодолтой өөрийг чинь ашиглаж гэсэн энэ нарны энерги чинь тий ямар ч хараа хит тод гэрэлтэж байгаа ямар нэгэн гэрлийг хин нэгэн унтраахыг оролддог. Тэгэхээр чиний гэрэл чиний тэр дулаанд талархаад чиний гэрэл тэр дулааныг хүртэх хүмүүс гэж байна. Тэрэнд чи атаархах, тэрний чи үгүйсгэх, тий бүр байхгүй болгохыг хүсэх хүмүүс гэж байна. Тэгэхээр тэрийгэ ялгаж салгахын тулд чамд үзэл санаагаа хамгаалах, бодлоо, энерги өөрийнхөө одоо тэр сэтгэлийн хинт сэтгэл гарах уу, хинт энийг хаалттай байлгах вэ гэдгээ чи ялгаж салгах сурах хэрэгтэй биж магадгүй шүү. За ёо. Магадгүй биш угаасаа л тийм. Тэгэхгүй бол маш их юм гэрэл гэгээтэй эерэг үзэл бодолтой. Тэгээд хүн ялгаж харьцдаггүй, бүгдэнд нь ингээл сайн сайхныг хүсдэг. Тийм бүх хүнд л тусалчихыг хичээдэг тийм хүн байгаад байна. Тэрнээсээ болоод эргээд буцаад өөрөө нөгөө урам хугаралт ийм сэтгэлийн шаналл гэдэг зүйлийг өөртөө аваад үлдсэн хүмүүс бэ. Marriage. Зарим нэг гэрлэлтийн тал дээр нэг үгээр тэр хүнийг маш их өөрчлөгдөн, бүх юм сайхан болно, тэгин ингэн гэж бодоод хамт байгаад байгаа хүмүүс байсан байж магадгүй. Нөгөө талаараа тэр зүйл нь өөрийг нь айгу ингээд нөгөө distant horizon буюу энэ одоо л энэ зангууга татж байгааз. Тэгэхээр энэ зангуу маш удаан хугацаанд ингэж өөрийг чинь доош нь чангаасан. Заавал гэрлэлт биш, зүгээр л чамайг байрнаасаа хөдөлгөхөд чинь садаа болсон ямар нэгэн зангуу байсан гэсэн үг амьдралд чинь. Тэр нь юу ч байж болно, үзэл санаа байж болно, хүн байж болно, гэрлэлт байж болно, тий. Эсвэл зарим нэг нь эсэргээрээ яагаад чинь гэрлэлт надад байх болов, би өөр нь хүнтэй гэрлэх болов, хамт байх болов гэж бодож байгаа хүмүүс байгаа бол хинтээ хамт байхаа маш сайн бодохгүй л дэнгийн нөгөө нэг ирвэхнүүд байдаг штеп. Гал руу гүйж шатдаг тэрэн шиг чиний гэрлийг дааж чадахгүй тийм энергитэй хүмүүс чи энерги өгвөл айгу хүнд байдалд орно. Тэр хүнийг өвдгөөд байгаа юм шиг. Эсвэл эсэргээрээ тэр хүн яагаад чинь чиний гэрэл одоо чи зүгээр мөрөөрөө байжсэн ч тэр хүн ингээд дарлагдаад байгаа юм шиг, дээрлэл хүлээд байгаа юм шиг, эрэгтэй эмэгтэй энд юус хамаагүй шүү. За энерги тэгэхээр хажуудаа байгаа хүнээ сонгохдоо болгоомжтой сонгох хэрэгтэй. Би энд нэг юм ингээд мартцсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Гэхдээ мартаагүй. Айгуу сонио. Passion, play, children, confidence and creativity. Тавдугаар гэр буюу fifth house. Тий. Яалтчгүй нэг тийм дуу хөгжмөнд ингээд дуртай, скол дуулах дуртай, үгүй бол юм байгальд дуртай, өөртөө итгэлтэй, тий ямар нэгэн зүйлийг хийх хүсэл мөрөөдөл ихтэй, хүүхэд шиг нөгөө childlike energy буюу хүүхэд шиг нэг юм гоё цэвэр гоё энерги гэдэгтэй. Тийм энергитэй. Хамт байх үнэ маш сайн бодож иж сонгох хэрэгтэй шүү. За юу. Хэрэв хин нэгэнтэй одоо аль хэзээ хамт байдаг бол чи өөрийгөө хин бэ гэдгээ маш сайн одоо марталгүй ямар нэгэн чухал зүйлээ мартсан биш үстэй. Мэдээж хэрэг гэр бүл нэгдүгээр тийм чухал. Гэхдээ гэр бүл нэгдүгээрт гээд гэр бүл чухал учраас гээд өөрийнхөө хин бэ гэдгийг мартаж болохгүй. Өөрийнхөө юу мэдэрч байгааг эсвэл
гомдоол гэдэг ингээл тэр жигтэй яваад иж болохгүй наадхаа уучлаад өршөөгөө биенээсээ гарахгүй бол наадах чи өвчин болно. За энэ өдрийг сонгосон хүмүүс 25 онд юу үлдээх ёстой вэ? Юу үлдээх ёстой? Хийж байна. Голын тэр 2 дахь өдрийг үзье гэж үзчихсэн хүмүүс бол үзэхэд хэмгүй. Өнгөрсөн лүгээ эргэж битий хар. Маш их юм боддог. Маш их юм. Гэтэ бодхоос ингээ нөгөө энэ нь тэгээ эргээд хараа. Чиний хийх ёстой юм гэж нэг юм байгаад байгаа байхгүй. Энэ Артурын сэлэмгээ бид штэ зөвхөн Артур хаан өөрөө суулна, өөр хинт суулж чадахгүй гэл. Тэгэл хин нэгэн суулах гал кино хөрлөө гэдэг үстэй ингээ суулахгаа очиж суулж чаддгүй. Тэрнтэй адилхан яг чиний хийх ёстой юм гэж байна. Тэрийг яг чи бодож олж одоо юу гэдэг чадж байгаа юу гэдг нь айгүй чухал байна. Хараа ямар нэгэн зүйл бүтлгүүд татгалзах гэдэг нь дандаа азгууд ч юм уу ингээд сөрөг юм утгатай зүйл биш шүү. Зарим нэгэн хүний хувьд ямар нэгэн газраас орчин нөхцөл байдлаас харилцаанаас явж байгаа зүйлүүд байна. Энэ нь гэхдээ чамайг ялалтанд хүрэхийн тулд тэр маш их бодолтой, бодлороо өөрийгөө маш их юм нөгөө живүүлдэг хүмүүс идэг штэ. Ямар их юм боддیں۔ Гэмээр энд яагаад энэ өдөр хараа тийш арчиж. Strength. Empress карт газар сууж ах юм. Strength. Хоёр юмны аль нэгийг сонгож чадахгүй маш удаан бодож байгаа бол чи өөрийнхөө зөв гэж бодсныг л хийх хэрэгтэй шүү. Justice дээр хараа зүн совин High Priestess сууж байгаа ахгүй энэ юу гэсэн үг гэхээр Justice хүзөрний энэ зурган дээр энэ сандал дээр шүү дээ. High Priestess буюу зүн совингийн энэ ертөнц энэ нөгөө далтын ертөнц энэ ертөнцийн gatekeeper буюу хаалгач сууж байгаа ахгүй. Энэ нь юу гэдэг вэ гэхээр чиний амьдралд юу ч болсон байсан гэсэн чиний бодож байгаа зүйл чинь зөв. Чиний дотоод хүн зүн совин чинь чамайг хаашаа өчих юу хийх хийж болно. Хилээд ойлгуулах гэж маш их оролдож иж магадгүй. Энд хараа хоёрын сэлэм нүд нь хаалттай, гар нь хараа тэр сэлмийг тас атгацсан тусаа гойжуулаад иж байгаа. Өөрөө өөрийгөө өвдгөх, өөрөө өөрийг чинь чиний сонгосон сонголт, чиний бодсон бодол эсвэл ингэхгүй л бол болохгүй, тэгхгүй л бол болохгүй гэж бодсон бодол чинь чамайг өөрөө ч өвдгөөд иж магадгүй шүү. Заа яа. Justice буюу та энэ хараа энэ Hierophant энэ чиний доторчин байгаа хүн чиний хэн бэ гэдгийг чи мэддэг. Чиний хүч чадлыг мэддэг. Чи өөрөө ч өөрийнхөө юу чаддгаа мэдж байгаа. 25 онд үлдээх ёстой юм юу гэж өвдгөөд байгаа юмнуудаа тавьж явуул чаддаг байх хэрэгтэй. Чамд ашиггүй, чамд ашигхан өхөөсөө нэгэн өнгөрцөн чамаг эсэргээрээ одоо нэг ийм жишээ орж иж байгаа байхгүй. Нэг бизнес хийж болно. Гэхдээ чи тэрийг тавьж явуул чадахгүй, чи тэрэнд хорогцсондоо эсвэл ингээ ямар нэгэн байдлаар удаан хугацаанд хийсэн юм юу ч байсан ямар нэгэн байдлаар чи тэрийг ингээд зулгааж байгаа нь эргээд чамайг алдагдaltaд илүү их алдагдaltaд оруулах. Хин нэгэн хүнээс харилцаагаа тасахгүй удаж байгаа нь эргээд чамайг хүнд байдалд оруулах. Эсвэл зүн совин чинь чамайг өөр юм хий ингээд тэг гээд хахад чи өөр олон босон болоогүй маш олон бодолтой хойлолцсон учраас чи өөрөө сонголт хийж чадахгүй ингэж байж байгаа нь чи өөрөө өөрийнхөө цаг хугацаа тийм боломжийг алдах. Өөрөө өөрийнхөө амьдралд шинэ хуудас нээж чадахгүй удаан хугацаанд тэрэн дээр гацах. 25 онд энэ бодолтойгоо ажиллах хэрэгтэй. Энэ олон
сэлэмний яг аль нь яг чинийх юм те энэ олон бодлын аль нь яг чи үнэн чи Өгдөөцөөсөө эсвэл хороо ертөнцөөс чи юунд итгэж биширдیں۔ Тэндээсээ чи гуйж бас чадна уу? Гуйвал чам дараа өгнө. Яагаад гэхээр чамд нэг юм сигнал ч юм уу нэг юм хүний амьдралд нэг юм чи юу их юм мэдгүй, аль нь яах ёстойгоо мэдгүй байгаад би яах ёстой вэ? Миний зөв зам нь аль юм? Би юуг нь сонгох ёстой? Би энэ миний бодоод байгаа зүйл зөв үү, буруу юу ч гэдэг юм. Хороо ертөнцөөс тусламж хүсч болно. King of Pentacles 26 онд юу ирж байна вэ? Сайхан зүйл нь. Энэ хөдөрн дээр ингэсэн байгаа аахгүй. King of Pentacles буюу энэ хараа. Мөнгө цацаад зарим хүмүүс мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй гэж боддог, хэлдэг. Гэхдээ чи гадаа гудамжинд мөнгө цацаж үзсэн үү гэсэн юм бичсэн байгаа аахгүй юу? Энэ Insta тааруу дээр. За хараа. 26 онд байгаа сайхан зүйл нь юу юм? Чиний амьдрал карьер хүн хоорондын харилцаа хаанч байсан гэсэн чиний хүнд байдалд оруулсан сэтгэлийн шарахтай тий эсвэл энэ карьер гэж болно хүн хоорондын харилцаа гэж болно энэ мөнгө санхүүж болно шүү дээ. Чамд хүнд нөхцөл байдал мэдрүүлсэн тэр амьдралын тэр хүнд нөхцөл байдал дээрээс чиний авч үлдэх ёстой юм юу вэ гэхээр ирээдүйн амжилтанд хүргэх ёстой тэр амьдралын ухаан тэр одоо тэр дадлага тий туршлага энэ дээр тэгсэн байхгүй амьдрал чамд лимон одоо юу хорвоо ертөнцтэй лимон дээрсэн шидэх юм бол наатаха лимонад буюу лимоны жуус олгоод зараа тий ингээд нэг юм мөнгө олгоо гэсэн үг байдаг шүү дээ. Яг л тийм хэлж байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал таарсан хүнд хэцүү болгон чамайг зовоох гэж ирдэггүй юм шүү. Чи тэндээс өөрийнхөө амьдралд ирээдүйд хэрэгтэй ямар нэгэн зүйлээ аваад урагшлах хэрэгтэй. Хараа цэвэрлэгээ гэдэг бол хизээч дуустдаггүй ажил. Гэхдээ л хин нэг хийх ёстой. Энэнтэй адилхан чиний амьдрал, карьер, хүн хоорондын харилцаа чиний энэ нөхцөл байдал дээр энэ оны сүүл 26 он гараа тий энэ шинэ он болох ч байгаатай холбогдуулаад чи амьдралдаа, сэтгэл санаандаа нөхцөл байдал дээр цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хин нэг нь заавал хийх хэрэгтэй. Хин нэг нь хийхгүй бол яах вэ? Хизээч цэвэрхэн болохгүй. Тэгэхээр хин нэг нь заавал хийх хэрэгтэй. Тэгээд тэр хин нэг нь би гэж байгаа байхгүй юу? Энэ дээр хараа. 9-ийн сава буюу ийм хараа цаг нь тулсан. Эсвэл хараа ихнэр энэ гэр бүлтэй хүний хувьд бол соло энерги. Яагаад тэгэхээр гэр бүлийн цаанд байгаа хин нэгэн чамд хангалттай дэм тус болж арыг чин даахгүй байгаа ч бас чи ийм ганц дайчин ганцаардахгүй гэсэн соло энергитэй байгаа байхгүй юу? Энэ нь чиний хувьд айгу хүнд ээж болно. Гэхдээ чи эргээд чи одоо эндээс авсан тэр амьдралын сэтгэл санааны тэр бүх зүйлээрээ чи эргээд ирээдүйд яах вэ гэдгээ бараа чамд хэрэг болох үз байлгах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө талаараа хин нэгэн чамааг эндээс ирээд аварна гэж бодож байгаа бол тэр нь үгүй аврах хүн нь ганцхан чи өөрөө амжилтанд хүргэх хүн нь ганцхан чи өөрөө байгаа байхгүй юу? Тэгжээж энэ хараа санхүүгийн эрхчлөө. Тэгэхээр энэ хатны зоо, хааны зоос гэдэг өдөрчаараа энэ хоёр гараараа өөрөө бий болгосон үнийг хэлдэг. Тэр энэ их эд баялаг сайн сайхан зүйлийг хин нэгэн чамд бий болгож өгөхийг хүлээх биш. Чи өөрөө бий болгож чадах юм байхгүй. Чамд тэр потенциал нь байгаа гэсэн үг. King Knight of Wands. Knight of Wands. Өөрийнхөө хүссэн, зорьсон зүйлийн төлөө тууштай тийм ингээд нэг юм зүтгэх хэрэгтэй. Knight of Wands бол Тара хүзрийн хамгийн хурдан баатруудын нэг. Eight of Pentacles. Хайртай дотны хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. King, Queen of Swords. Энэ танаа
хатны сэлэм чи штэ тийм амьдрал дээр яагаад энэ хүнд хэцүү зүйлийг тууснаа маш эргээд сайн бодорой. Чиний амьдралд болсон тэр хүнд хэцүү зүйлүүд чамаагүй штэ тийм. Энэ хараа нөгөө юугаа барьсан байгаа сте. Нөгөө шалны модо барьсан байгаа сте. Тэгэхээр намайг энэ шалны модыг хэрэглэхэд битгий хүргээрээ гэсэн утгатай энд үг бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр чи энэ Queen of Swords бол бүх хаттууд дундаас хамгийн өндөр зүн совинтой. Тэгээд хараа хаана хүрэхээ мэддэг, хэн бэ гэдгээ мэддэг, өөрийг нь яг өөрийг нь хүндлэх ёстойгоор тий өөрийг нь үнэлэхгүй байгаа тэр хүмүүсээс холдож явж чаддаг, амьдралаасаа ингээд замаас зайлуулж чаддаг, өөрийгөө болон бусдыг адилхан хүндэлж чаддаг. Өөрийнхөө зорьсон тууштай тэнд яаж хүрэхээ логиктойгоор мэдэж чаддаг. Тийм юм баггүй. Тэгэхээр чиний зорилго хэрвээ энэ юм бол тий санхүүгийн тогтвортой тий ингээ өөрийн гэсэн хүссэн дээр тийм бол чи амьдралд гарч байгаа юм жижиг шажиг юм шалдар булдар юм дээр унж очиод байх биш. Заримдаа өөртөө төрсөн өдрийн тоог амжилтыг бэлтэр нөгөө нэг юу вэ штэ нөгөө өөрийнхөө амжилтанд өөрөө баяр хүргээд өөрийнхөө төрсөн өдөрт өөрөө тоортой хийгээд үлээгээд явах үе гарна. Гэхдээ энэ нь чиний хувьд чи хаана очих гээд байгаагаа мэдж байгаа учраас чиний хувьд ямар ч асуудал байхгүй, хүчтэй байгаа байхгүй. Passionate буюу догдолж хийхийг хүсдэг зүйлдээ хий. Бити ингээд энийг хийжүүл яах вэ, тэрийг хийжүүл яах вэ гэж бити тэгж удаан хугацаанд ингэж хараа. Knight of Wands хараа юу юм? Үүнээр Knight of Wands гэдэг. Justice. Үргэлж өөрийнхөө үннийг үргэлж чи юуны төл одоо чи байр сууриа нөгөө хамгаал гэсэн утгатай байхгүй. Чи юунд итгэдэг, чиний үнэн гэж юу? Тэрийг хамгаалж тэрнийхээ төлөө зогсдог бай. Галт цогтойгоор. Яг хөө зарим нэг тал дээр хараа чиний үннийг чинь ч юм уу те хүмүүс ойлгохгүй болно. Гэтэ тэр ойлгохгүй байгаа газраас чиний үн цэнийг ч юм уу чиний одоо юу гэдэг ирээдүйд харж байгаа өнцгийг чинь харахгүй ойлгох хүмүүс байна. Гэтэ тэр хүмүүс харахгүй байлаа гэдэг чиний тэр өнцөг тэр ирээдүйд зорж байгаа зүйл байхгүй болохгүй гэсэн үг биш байхгүй юу? Яа тэгэхээр тэр хүмүүс чадахгүй байж болно. Гэхдээ ганцхан чи чадах. Артурын сэлэм би хэлжсэн те ганцхан л чадна. Бусад хүмүүсийн нүдэнд тэр боломжгүй юм шиг харагдчих магадгүй те чиний хувьд боломжтой байхгүй. Үр дүн зөвлөгөө харах зүйлийг харъя. Four of Cups. Өөрийнхөө үзэл бодолтой сайн ажиллах хэрэгтэй. Хорвоо ертөнд чамд өөр нэг боломж хараа ямар нэгэн зам хаалга хаагдахад нөгөө хаалга нэгнэ гэдэг шиг хэрвээ чиний амьдралд ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм шиг байвал тэр бүх зүйлээр ингээд бүх юм дуусаа гэдэг нүдээр биш ахаад өөр боломж гарч ирэх чинь энэ зүйл намайг хаашаа чиглүүлж ийн гэдгийг маш сайн анзаараарай. За юу Wheel of Fortune хаана хүрэх хинж мэдгүй гэхдээ Wheel of Fortune буюу хувь тавилан чиний тал дээр гэж. Тэр сэтгэл шаналгасан тэр мөчүүд тэр нэг хүнд нөхцөл байдлууд бүгд зөвхөн хэний ч мэдгүй зөвхөн чиний очих тэр газар л Page of Pentacles энэ араа 2 пэйж амьдралдаа шинэ хуудас нэ. Хуучин хуудсан дээр давхарлан бити бич гэдэг. Хэцүү байгаа газраас явж сур. Four of Pentacles хараа энэ ингээд твэрсэн энэ юу гэж зөвлөгөө sorry тэр миний араа хоолоо зүг зүгрэж байгаа ингээд таглараад байгаа байхгүй юу гэсэн үг гэхээр дөрөв гэдэг бол нэг талаараа тогтвортой нэг талаараа гацалт дөрвөн зоос дөрвөн аяг гэдэг бол дөрвийн аяг чамд
хорвоо ертөнцөөс өөр нэг аяга бэлгэлээд байгааг анзаарахгүй 3 аяга руугаа гүлрөө сууж яадаг хөзөр. 4 бол байгаа бүх юмаа энэс илүү байхгүй гэд ингээд илгэндээ тэрсэн тий. Ямар нэгэн эрсдэл үүрхгүй энтэйгэл хамт бийж гэсэн бас энерги байгаа байхгүй юу. Тэгээ нэг талаараа тогтвортой гэдэг зүйл эерэг юм шиг боловч нөгөө талаараа тогтмол бас өмхирдэг гэдэг тий. Sorry. Би гинтгэн. Энийг тавьчвал ард нь юу байгаа бол гэхээс айгаад байгаа хүмүүс байна. Энэ тогтвортой байдлаасаа гарлаа гэж бодоход ард нь юу байгаа гэдгээс айж байгаа хүмүүс байна. Ингээх хэрэггүй. Энэ хараа. Энэ хаа хүрээ зогсохыг хинч мэдэхгүй. Гэхдээ Wheel of Fortune, Destiny, чиний хувь тавилан. Knight of Cups. Шампансыг тулгаж байгаа. Knight of Cups бол шинэ боломж. Чамд шинэ боломж өгöd байгаа байхгүй. Шинэ боломж өгөхгүйгүүд хуучнтайгаа зуурлаад эргэн тойрноо харахгүй тий. Ингээд хуучныгаа зураад гарнаасаа тий өөрийгөө өвтгөөд нүдэ боц ингэ байж тий 3-1. Оо энэ чи зам гарахгүй маш удсан. Гэтэ одоо зам гарах хэрэгтэй. Тэр замын цаана чиний хүсэл мөрөөдсөн тэр adventure буюу тэр нөгөө адал явдал сайн сан зүйл очиж байна. Чи зам гарахгүй зөндөө удсан. Зам гарахаас айсан. Замын цаана юу байгаа бол гэхээс айсан. 26 он чамаа энэ замыг гатлаа цаана байгаа тэр сайн сайхан зүйлүүдийг өөрийнхөө амьдралд ирсэн тэр сорилтууд зүгээр ч нэг ирээгүй байна гэдгийг чи ойлгоно. Харагдахгүй байна гэдэг чинь байхгүй гэсэн үг биш. Тогтвортой гэдэг чинь бүх юм сайн сайхан гэсэн үг бас биш. Бүх юм хоёр талтай тийм ээ. Упс. За юм олон удаа байхгүй байна. Хизээж гарч ирж байгаа хүзэр гарч ирж байгаа юм даа. Чийл нүдээ нээх юм бол чамд хэрэгтэй зүйлүүдийг нүдний ч өмнө энэ дахиад 2 үзэр. За энэ 3-ыг авъя даа. Fairy tale. Үлгэр том тий. Believe the impossible буюу боломжгүй зүйлд боломжтой гэж итэг. Magic. Долоо, мэлхийн орд, өөрөө өөрийгөө хайрал. Ад жаргалтай төгсгөл. Чи бусдаас ямар нэгэн байдлаараа маш содон шүү. За юу. Чамд бусдад байхгүй ямар нэгэн зан чанар байгаа. Энэ нь чамайг бусдаас одоо юу гэдэг нөгөө нэг одоо чи тэрийг эерэг чанар гэж бодох хэрэгтэй болохоос ш. Тэр нь бусдтай адилхан байхгүй. Би ийм болохоор гадуур хэгдэх ч юм уу, өөрийгөө дорд үзэх чанар бол биш шүү. За. Thunderstorm, power, destruction. Тэр амьдралд чинь нэг юм тухтай биш те ингээд нэг юм тухгүй нөхцөл байдал үүсээд бүх юм замбраагүй болж байгаа бол энэ учир шалтгаантай шүү. Opportunity to overcome буюу ямар нэг юмыг даван туулах зүйл тэгснээрээ чиний нөхцөл байдал өөрчлөгдөнө. Spilled milk те 5. Энэ дэжтэй те магадгүй зарим нэгэн хүний амьдралд юм гар цохирлж юм уу тий эсвэл ажилласаа гарах ажлаа өөрчлөгдөх болж исэн харилцаа ингээд одоо болохгүй байх ч юм уу энэ хүн уг нь айгүй потенциалтай боломжтойсэн гэхдээ бит хоёр ингээд болсонгүй ч юм уу ингээд нэг юм харамсалтай төгсгөлүүд байдаг штеп нэг карьерийн ч юм уу ажлын ч юм уу ямар нэг зүйл юм гэхдээ энэ нь чиний чамд эргэж байгаа ирээдүйд эргэж байгаа зүйлийн хажууд зүгээр л аягтай юм сүү барьж явж байгаа жоохон сүү тусаасны хэмжээлэхгүй чиний тэр харамсаад өгөх гээд байгаа яана энийг л орхичуул гэж бодоод тавьж явуулж чадахгүй байгаа зүйл аяган дотор байгаа тэр сүүнээс ингээд
цалгаад асгасан нэг жоохон туслахын хэмжээнд л юмд чи харамсаад үхгээ бүр ингээд тавьж явуулж чадахгүй байна гэж төсөөлөрөө заяа. Өнгөрсөн юмыг өнгөрсөн үлдээ энэ бол өнгөрцөн зүйл гэж аахгүй. Clean up time. Let it go буюу явуул цэвэрлэгээний цаг хугацаа. Хүн байна уу, орчин байна уу хамаагүй. Энэ бол цэвэрлэгээ их цаг хугацаа, энэ бол тавьж явуулах цаг хугацаа, энэ бол хоёрын хооронд юм дээр харамсаа сууж явах үе биш. Don't let you хэлж дуусаагаа тараа. Don't let your past hold you back буюу өнгөрсөн босны ямар нэгэн зүйлүүд өнгөрсөн цаг хугацаа чамайг хоош нь татахыг бүү зөвшөөрөө гэж. Practically, spiritually хараа бодит байдал дээр тэр spiritually буюу сүнслэг байдлын хувьч дээр тэнцвэртэй бай. Авах гэх ухаанаар хандаа. Win-win outcome. Чиний нөхцөл байдал эцсийн бүлэгт win-win. Хинч хохирохгүй, хинч ямар нэг махгүй чи өөрөө тэнцвэртэй. Ямар нэгэн хараа нэг юм үйл явдал янз бүрийн байна заяа. Би түрүүн justice гаргаж ирсэндээ бас юу гэсэн үг вэ гэхээр чи ямар нэгэн зүйл ялагдчихгүй, ямар нэгэн тэр одоо юу гэдэг маргаан заргаан дээр би ингээд чиний зөв байдал буруу болчихгүй те энэ зүйл дээр би ялж чадах болов эсвэл ямар нэгэн байдлаараа энэ тэр бүх зүйл чинийх биш болоод чамааг орхиж байгаа бол нэг бол ирж байгаа зүйл нь тэр нэг зүйлээс хамаагүй илүү нэг бол чиний бодож байгаа шиг тийм болохгүй. Unlikely. Чиний бодож байгаа шиг тийм болохгүй. Чи өөрийнхөө rights буюу чи өөрийнхөө чиний зөв гэсэн зүйлөө чиний талд шийдэгдэнэ. Гэхдээ чи ямар нэгэн зүйл хэрвээ алдах юм бол энэ нь чамд ирэх ёстой зүйлээс хэд зуун дахин бага гэсэн үг. Чи тийм жоохон зүйл алдаж байгаа л гэсэн үг. Empress өөрийнхөө үн цэнийг мэдэр өөрийгөө амраа, өөрийгөө хайрл, эрхлүүл, өөрийгөө тухтай байлга, өөрийгөө штэ тийм бидний хүсэж байгаа зүйл, чиний хүсэж байгаа зүйл чамд ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Empress. За тэгээ та хэдтэй шинэ онд амжилт хүсье. Тэгээд хүссэн бүхнээ аваад авсан бүхэнд ад жаргалтай ороо хайртай шүү. Түр бака.